За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай подкастын хамгийн эхний дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болж байна. Эхний дугаарын зочноор миний хайртай шавь Төвшин төгс буюу Монхо Counter Strike-ийн тамирчин та бүхний мэддгээр анхил хүрэлцэн ирсэн байна. За ингээ өдрийн мэнд. За өргөш. Юу байна да? Тэгээ танд ийм хийж байгаа хэрэг чинь тэгээ шууд Google-ээр өдөрч. Ийм юмд орж байгаа. Ойрын хачин одоо сайн сайхан юу хийж гин? Юу байна? Нойр цанаа чин ихтэл энэ сайн нөгөө шинэ багт ороод бас удаагаа тэгээ бэлтгэл сургууль гээл тэгэл явчихин да. Багийнхаа танилцаал. Одоо чамайг мэддэг ч хүмүүс байгаа, мэддгүй ч хүмүүс байгаа. Одоо яг манай үрээллийнхэн дундаа бол ойд тогтоолтын тамирчин Төвшин төгс гэдгээр нь мэднэ. За одоо юу гэдэг олон нийтэд бол яг тухайн хүрээллийн хүмүүстэй бол анхил гэдгээр нь мэднэ. Нэг товчхон өөрийгөө танилцуулбал. Ямарсан намайг урьж оролцуулж авах штэ баярлаа. Тэгээд нааг нэмд орж Төвшин төгс гэдэг. Одоо 26 настай. Тэгээ одоо би бол өөрөө e-спортын тамирчин гэдэг юунд статустай явж байгаа. Тий. Хоёлоо эхлээд ер нь ерөөсөө актамасаа л эхлэе гэж бодож байна. Мэдээж одоо хүүхэд байхтай эхэлсэн. Ийм жохоо хүүхэд ирсэн чи одоо бүр ийм том сайхан залуу болсон байна. Ер нь яагаад анх актамд суралцах болсон, оюуны спорт руу орох болсон? Би анх нөгөө нэг зурагтаар илүү юугаар хэлээ нэг бодол тэр эрк ах байсан баха нэг шоу хөвлөлээд исэн. Тэгэл шоу хөвлөлж би зөв шоу хөвлөлж сурмаар санагдал. Тэгэл ер нь юу гэдэг ингээд судлаалсан чинь бас хичээл номтой хэрэгтэй юм заадаг байрны шүү. Тэгэхээр ер нь аав ээжтэй ярилцж байгаа л тэгэл орё гээл тэгэл ганцаараа явахаас бас жоохон хөвгдсөн болохоор жоохон юу санагдаад тэгээ пүүжиг дагуулад ирсэн шүү дээ. Үеэлээ. Одоо пүүжигийн хувьд бол дэлхийн топ зэрэглэлийн тамирчин болж байгаа. Рекорд эзэмшиж байгаа шүү дээ. Заач бас. Тий. Одоо хүртэл актамд тасралтгүй тэмцээнд оролцож байгаа тийм. Одоо бодохоор 2013 он баха тий. Тэгээ 2013 оны 100 байсан шүү дээ. Яг өдий тухай тий 6 сард. Оюуны спортоор ер нь ойд тогтоолтын спортоор тий үргэлжлүүлэе гэдэг шийдвэрийг ер нь яагаар гоо ихэнх нь л одоо тэр 100-аас сурчаал ингээл үргэлжлүүлээл орхидог шүү дээ тий. Тийм би ч гэсэн ер нь суралцаал гайгүй байвал яг хичээлээ явъя тэгээд ер нь жоохон хэцүү байвал ер нь өөр юм идөө гэсэн бодолтой явсан чинь амар сонирхолтойс надад бол бүр үнэхээр гоё сонирхолтойс. Тэгэл дээрээс нь та хичээл заагаад та чи айгүй юу яагаад тийм аа. Тэгээд нэгт тэгэл танд болол баг явсан байж магадгүй. Айгүй гоё заагаадс. Тэгээд дээрээс нь хичээлүүд нь айгүй сонирхолтой. Тэгээд одоо ингээд ингийн мэдгүй нэ юугаар харахаас нэг сонир шүү. Ингээд нэг хөцөр хараад нэг тоо хараад ингээд хитэн цаг суугаад ддэг. Тэгэл тэр нь айгүй сонирхолтой санагдал. Тэгээ бас тэрний ашаар жоохон сууд сурсан. Тэр чинь бараг 5-6 цаг цоочд ч тий. Тийм шүү дээ. Одоо бид нар чинь дэлхийн аврагт кампт гарч байхад чинь өглөө 6-д босоол тий. Тэгэл орой 9 цаг хүртэл бэлтгэл юм. Тэгэл суугаалын тэгэл тэрнэл толгой дотор аялаад байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол гоё байсан. Ер нь тэгээ тамирчны анги гэдэг нэг гарсан шүү дээ. Үнэхээр та нар энэгээр амжилт үзүүлээ ингээд тэмцээнд орё гэвэл энийг юм байна гэд. Тэгэл би окей гэж аавч хүрт ярьсан чинь аяг зөвшөөрөл гэл. Тэгэл явсан. Одоо 9 сарда өргөжлүүлээд хэдүүл явчин жилдээ суралцаа. Тэр жил ер нь бидний одоо хамаг зүйл одоо бүтсэн болов. Оюухан актамын Монголын оюухан актам гэж ярьж байгаа боловч энэ Монголын хамгийн анхны одоо таад өсвөрийн шигшээ баг бүрдэжсэн. Таа дээр бүрдэжсэн. Одоо анхны тамирчид яа харахгүй нэг клуб байна гээл те. Анхны далаачлаа. Анхны харуулаа те. Клуб Мегамайнд клуб гээл. Одоо хүртэл одоо дүүнер чинь ингээд маш сайхан залган чалаа ингээл явж байгаа. Тэгээ тэр спортоор чинь хоёлоо хэдэн жил явчлаа? 13 оноос эхлээд. Юм 4 жил явцсан уу? 15, 16. 4 жил үү те. Хамгийн сүүлийн тэмцээн чинь юу вэ? Миний хамгийн сүүлийн тэмцээн би бол улсын аваргаас нэг мөнгө мэдээд аваад тэгэл ер нь байснаа санаад байна. Тэ. Хэдэн он юм болоо? 16 юу 17 юу? 17 юу? Арайч 16 биш хаа. 17 юу 17 юм байна те. Тэгээ 17 18 энийг л. Тэгэхээр ер нь бол нэг яг 4 жил. Тэ. Ойд тогтоолт оюуны спортын тамирчин. Одоо яг эндээс илүүтэйгээр оюуны спорт дотор очиж асар олон төрлүүд байгаа шүү дээ. Бид нар бол ойд тогтоолтоор нь л явж байсан. Гэхдээ чиний хувьд яг ойд тогтоолтоор эхлэв шүү дээ. Миний хувьд нэг гавьяат өртөгөө свицдэг. Тэр бол спорт өрөлтөөр гоё санагдал. Яг зундаа бол яг спорт өрөлтөөр явж. Одоо спорт өрөлт чинь бол бүр үнэхээр гайхалтай Монголд хөгжсөн. Олон улсад тэмцээнд оролцдог болсон. Би бас сүүлд харсан. Тэр хүүхдүүд ч бүр үнэхээр амар болцсон л шүү дээ. Бүр 5 6 бүр энэ үхэнд л болцсон. 5 6 энэ үхэнд л өрдөг болсон тий. Тэгээ бид нар чинь нэг 9 секунд руу орох гэж бүр амьдралынхаа маш их хугацааг зарцуулдаг гэсэн шүү дээ. Тэгэл нөө биш нөө гэртээ аяга аваад нөө үрж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөө доод айл нөө пара зөхөн чимээг байгаа чи гээд
Тэгээ аавж болохоор нэг юм хэлэхгүй за энэ нэг үе юм хийж байгаа гэл. Тэг яг нөгөө буруу юм хийхгүй болохоор тэгэл. Спорт өрөлтөөр багшийнхны хувьд хард. Яг спорт өрөлтөөр яг энэ шин төвшөнд гаргах суур үндэс болсон хүмүүсийн нэг баха, тамирчдын нэг баха. Яагаад вэ гэхээр өдөр болгон л зунжингаа тэнд ингээл аяга өрч идэг. Тэгээд хамгийн гол нь хамгийн анхны Монголд 6 секунд өрсөн хүн чинь та билээ. Тэгээ нэг тэр нэг тийм болсон нэг ингэж ингэдэг лээ. Одоо тэр нэг аяга жоох өөрөөс жоох кринжлээд чинь ингээд алгадчих юм. Тэр яг нэг тэмцээн дээр шүү дээ. Тий, тэмцээн дээр. Монгол Японы төв дээр болжсэн спорт өрөлтийн тэмцээн 14 онд л хтаа бараг 13 ч 14. Тэр стайл. Яг ингээл өрөөл дууссан 6 секунд тэгээд өрж дуусныхаа дараа ингээд хайцаа. Тэр яг юу гэсэн ч үгүй. Тэр бичлэгийг бас олдоол огшноосоо давхар оруулж хүмүүс сонирхолтой болоо гэж бодож. Яг тэндээс 6 хийсний дараа асар олон хүмүүс ер нь 6-аар орох болцоотой юм байна гэж харсан. 6 секунд өрдөг. Одоо ч 6 гэдэг чинь чанга таа штэ тийм. Тэгээд дээрэс нь Пүүжэ таяр чинь хамгийн анхны баг хосоороо 7 өрсөн. Тийм штэ. 2 тий. Хос өрл нэг гараараа өрдөн штэ. Хосоолоод өрдөг. Тэр бүр үнэхээр гайхалтай байсан. Тий. Битээс ч уус тэр нь баг амьдралаа зориулсан шүү дээ нэг хэсэг. Монголд нөөний Вильям Болли гэдэг нэг амар алдартай аяга байдаг шүү дээ. Хүссэн авч чаддгүй. Дэлхийн аварга өөрийнх нь брендийн аяга лөө өөрийнх нь нэр аяга. Тэгэл тэрийг Монголд нэг таньдаг ах хичээрээ ч лөө нэг яриулаад авчираад бүр бөөн баяр болол. Тэгэл тэрэнд чинь ингээл 3-ных өндгийг хүргэнэ гэдэг чинь бас амар гоё байгаа чи. Монголд хамгийн анхны бас л про аягтай тий. Мэргэжлийн аягтай болсон. Ингээд ярих юм бол ингээд зөндөө олон анхны гэсэн тохиолдлууд байгаа юм байна л та. Ингээд өргөжлүүлээд явсаар гал ингээд ой тогтоолттой ороод тэмцээн уралдаанд оролцоод за олон улсын мастер гэдэг цолыг хүрчээсэн. Тэгээ тухайн үед ингээд хичээлээ дуусаад тасралтгүй бэлтгэл хийгээл ингээд арай очоод бараг шууд унтдаг байсан баг. Бас даалгавраа хийдэг байсан баг. Одоо эргээд харахад бол маш ихээр бахархаж ирсэн. Бахархаж чинь хүүхдүүдэрээ. Тэгээд тэн дээр ингээд бэлтгэл хийж хаад хамгийн сүүлийн дэлхийн аваргад явах гээд 15 онд чи олон улсын мастер цолоо хангасан 2 дахь дэлхийн аварга дээр тийм 14 онд ихний дэлхийн аваргад ороод тэгээ 2 дахь дэлхийн аварга дээр олон улсын мастер цол хангах гээд ер нь бол цолны төлөө явсан шүү дээ. Тэр чинь одоо угаасаа энэ спорт хэрчилж байгаа хүмүүсийн лиценз зорилго шүү дээ. Яг цолтой бол гэдэг тийм. Тэгээ 15 онд тэмцээнд ороод тэгээ яг олон улсын мастер цол хангасан тэр тухайга тий. Гэтэ би санджаар 2 удаа дэлхийн аварга болсон шүү дээ. Тэгэхээр нэгэн дээр нь би болцлоо хангаад нэгэн дээр нь мөнгөн медаль авснаа санаад итээ. Тэгэл анхны мастер цолоо аваад тэгэл амар баярлж исэн. Тэгтээ нөгөө нэг тэр чинь нөгөө нэг өөрийнхөө хувьд нөгөө нэг мастер цол гэдэг нь амар том байгаа ч гэсэн бусад хүмүүсийн хаа ингээл ингээрээр 4 медаль зэталтай ингээл хахаар юу өнөөс медаль авсан бол тэгэл тэгэл нөгөө талаараа за яг мастер цол авсан ч одоо яах вэ гэл. Тэр үедээ л өөрийгөө тавьшрууллаа. Тэр жоох хүүхдээ нэг юм дотор нэг юм байдалтай нэг шар гэх юм уу нэг юм би уг нэнээ сайн байж чадах байсан шүү дээ гээд медаль авч чадаагүй оцрох тэмцээнүүд бол аюу хэцүү шүү дээ ер нь. Тэгэл наацхан одоо онгоцны буудлын дээр ингээл бунготл ингээл одоо телевизийн ирсэн байдаг ч юм уу гэр бүлийнх ингээл тосгол ирсэн байгаа шүү. Тэнгүүл амар олон медальтай хөлтөч цаан байраад урд ингээл гараал тэгээд бид нар чинь медальгийн үзээр зэкэс яв гэл. Тэр жаахан хэцүү байсан. Ер нь зарим нэгэн зэнүүд дээр. Одоо та хэд маань бол анхны ингээд мастеруудын игнэнд одоо ихэд нийт мастеруудын тоо 4 мастеруд байгаа шүү дээ. Олон улсын Азийн мастер, олон улсын мастер, их мастер, олон улсын их мастер гэдэг 4 цолт. Ингээд нийтдээ чамаас хоошоо гэх юм бол нийт одоо 70 гаруй мастертай болсон байна. Энэ 15 16 жилийн хугацаанд нэлээд бас амжилттай. Тэгээд ер нь мастерын цол авч явах үед нэг хідэн болцол хангадаг шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэр бас тухайдаас чанга тий. Маш чанга шүү. Бэлтгэл дээр Монголд ингээ хийх бэлтгэл дээр бол үнэхээр л инээдтэй хүүхдийн тоглоомж байгаа. Яг тэмцээний сэтгэл зүй яг орчин гэдэг бол бас амар шүү дээ. Тий. Салгална, хөлс гарна тэгэл сэн юм бодогдно. Тэн дээр чамд нэг болсон нэг явдал байдаг та. Мастерыг яаж авлаа? Тий би тэр стас аваасаа. Би нөгөө нэг US нөгөө анхаарал төвлөрөлтийн 30 секунд л 1 минут явдаг штэ ингээд самбар дээр. Тэгэл ихэнх хүмүүс чинь ингээд доош хараад ингээд толгоо ингээд ширээн дээр наачаа ингээд төвлөрж өгдөрөөд байгаа штэ. Би амхандаа дихгээл гараад ирлээл ингэсэн унтцсан. Унтчихсан ш. Тэгэл нэг мэд чинь намайг би 2 удаа унтсан байдээ. Эхнийх нь болохоор
нөө удсан чинь нөө нэг тухайн үеч нөө Тони Бузан байсан шүү дээ. Тэр ерөнхийлөгч гэж явдаг болоо. Тий ерөнхийлөгч. Цаа чи намайг ирээд ингээс ирээдэг байхгүй. Тэгээ би гинт нэг зүвлээд байгаа юм шиг ингээл сэрсэн чинь яг болцол хангах төрөл хэмжээний цагийн марафон. Тэгээд цагийн марафоны яг би яг санд 27 минут онцсон байдээ. Тэр чинь цаана нэг 33 минут үлдэж байна. Тэгээд 33 минутанд би тэр чинь ингээд 1000 цифрыг дараалал нь алдахгүй зэжлэх хэрэгтэй шүү дээ. 33 минутанд тэгэл зүгээр байдгаа шахсан та. Яа одоо бодохоор бас амар байгаа шүү. Тэгээд дараа нь эцээ үлээ маргааш нь ч лөө бас анхаарлаа төвлөрүүлэх гэж унтцсан байлээ. Тэгсэн чинь тэн дээр ихтэй арай унтаагүй нэг жоохон зөөрөмлөх айдсан чинь инхшэр өлөө мөнгшөр наваг энэ нэг унтчдаг та гэж мэддэв юм ингээд ирээд нэг ширээ зөгчөөд нэг явдаг байхгүй. Тэрийг би амар сайн сандаа. Тэгэл би дотроо би яагаад ингэ зөөрөмлээд нэ гэл. Тэр үед нэлээд ачаалттай бэлтгэл бид нар хийдэг байсан л та. Тэгэл камп дээр гарчин өдөр шөнөгөө бэлдэн. Тэгээ нэлээд ачаалттай. Тэгээд олон цагийн нислэг агаар ус солигдох гэл олон зүйл нөлөөсөн л бахал та. Тэгээ жоох хөөх тэгэл анх удаа ирдшээ ингээл цагийн зөрөм мөрөнд л явал. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Монголын оюухан агтайм Монгол оюуныг дэлхийд таниулна. Подкастын хамтран ажиллагчаар их шүтэн төв Rings ресторан. За ямар ч гэсэн ингээд оюуны спортоор 4 жил гараа. Энийг тэг хүмүүс наа сайн мэддэг болох тий. Харин тийм баг шүү. Тэгээд яагаад гинт одоо CS руу орчоо. Тэгээ энэ талаар хоёулаа нэлээд төлхөө ярих бах. Одоо багшийнх нь мэдхгүй асар олон зүйл байна. Тэгээд чамтай уулзнаа гэж явах үедээ нэлээ олон юм үзлээ, бичлэг үзлээ. Чиний хайлайтуудыг харсан гэж. Тэгээд айгүй гоё юм байна. Тэгээд мэдээж багш нь ч гэсэн 10 жил байхдаа тоглож исэн. Гэхдээ тэр одоо юу гэдэг те хөгжүүлэх гэдэг ч юм уу. Бидний үед юу хөгжүүлэх гэж байгаагүй дээ. Тэгээд энэ CS Counter Strike одоо PC тоглоно гэдэг бол ертөнцийн хамгийн л муухай зүйлүүдийн нэг л юм шиг л ер нь харддаг. Нөө наавч одоо тухайн үед анх тоглож өгөх эхэлж байхдаа архичнаас л 7 4 үздэг гэсэн бидний чи би өсөлтөө баг архиугаа явсан илүү энэ хүмүүсийн хайрыг татдаг байхдаа байгаа юм. Тэгээс яг тэр ойлголтууд бол одоо харьцангуй гайгүй болсон. E-спорт гэдэг нэртэй болсон. PC гэдэг зүйл бол яг бидний үеийнх нь багшийнхны үед бол тэр 2000-ад оны ихээр яг ингэж гарч эхэлж исэн. Яг энэ PC гэдэг юм олноор дэлгэрж исэн. За дээрэс нь эхлээд бол бид нар чинь Sony Sega нийл үеийн хүүхдүүд байлаа ш тэгж жагаад PC гарч ирээд одоо тэр Pentium дээр томоо дэлгэцтэй тий. Тэгэл ер нь ихэнхдээ л хард сондөө хараас нь харна. Би ч гэсэн багт хараал гэж тэгсэн тий. Би ч нөө дээр 2 ахтай. Тэгээ маа дунд ах 1.6 нэлээд тоглолтог байсан санагдаад тий. Тэгээ би хажууд нь хараад эсвэл өвөр дээрэн суугаад ингээл хараад. Тэгээ нөө баг хад манай гэрийнхэн нэг жижигхэн PC тоглоомын газар ажилладаг гэсэн аахгүй. Яг тэрнээс ер нь бүх юм эхэлсэн. Оо тийм үү. PC ажилладаг байсан тийм. Тэгээд би ер нь бүр бага ахын 1 2 дугаар ангиас хойш тэгэл тийм тоглоал үнчижтэй байсан. Тэгэл мэдээж ээжтэй загнуулна тэгэл завсар зайгаар нууцаар орж тоглоно моглоно гээл. Тэгэл ер нь бол миний анх танилцсан төгөл ер нь баг 1-р цэцэрлэг ч юм уу. Тэгж санаад байна. Тэгэл яг хоо дундуур нойдогт толтынхаа югаар явсан. Гэтэ яг хоо ардаа бас тоглоомын юу байгаа л гэсэн. Арай бага цагаар тоглоод байсан. Орхиохгүй. Гэтэ яг орхиоо гэдэг нь бол яг ингээд амар ингээд grind хийгээд ч юм уу ингээд мэрэгжлийн төвшин гэдэг тухайд мэрэгжлийн гэдэг юм юус мэдгүй ш. Тэгэл зүгээр нэг бодтой ч юм уу зөв найзуудтайгаа ингээд тоглолтой зүгээр тухайд нөө өөр шөлөө цагаа өнгөрөөх миний сонирхлыг татсан юм ерөөсөө байхгүй гэх юм уу. Тэгэл анх хүүхд компьютер гэдэг юм харахаар угаасаа ямар ч хүүхд тэгэл гоё санагдсан. Тэгэл тэгж л эхэлсэн тийм. Тэгээд багш нь тэр чамааг яг ингээд мэрэгжлийн тамирчин болоод ингээд гарч эхэлж явах үед л энэ спорт чиглэлээр нь илүү төлхөө харсан гэх юм уу. Ер нь хүн ингэдэм байл да. Ойрын хүрээллийн хүн ямар зүйлээр суралцж чинь, ямар зүйлд оролцож чинь тэрийг илүү төлхөө хүрээллийнх нь сайн мэддэг болт юм байна гэж харж байгаа. Тэгээд яг энэ спорт чиглэлээр нь энэ чинь спорт юм биш үү. Одоо энэ мэрэгжлийн төвшөндөө ингэж гардаг болсон юм байна. Арай өөр болсон юм байна гэдгийг харж байгаа. Тэгээд тэр үед юуг харсан? Танаа багийн бүрэлдэхүүнийг харж байхад ихэнх нь оюуны спортын мастеруд байгаа гэсэн. Тэр талаар тий нөө нэг биш нөө нэг Блиц технологитой нэг баг байсан. Тэр ч ойлоо нөө шатар сайн тоглодог мастеруд шүү дээ. Тий. Тэгээ чиний хувьд бас мастер. Тэгэхээр баг нэг багч одоо 5 хүнтэй юм. Тий нөө. 5 хүнтэй. Тэгэхээр 3 нь мастер байсан гэсэн үг. Тийм ээ.
3 мастер тий. Бусд нь бас магадгүй мастер байсан ч юм билээ би мэдгүй ярмааргүй ч байсан билээ. Тэгээд тэрийг харчаад энэ бас оюуны спорт одоо e-спорт оюуны спорт гэж яваад байна. Оюуны гэхээр бас яг e-спорт гэхдээ оюуны юм орж байгаа болохоор бас тэгж хэлэхэд буруудахгүй хаа ер нь. Одоо тэр чинь асар олон тактик, стратеги маш их зүйл бодож байгаа шийдвэр гаргалтууд ихээр бас оюуны спортоос орж болох юм. Тэгээд тэр энэ дээр амжилт үзүүлээд байгаа хүмүүсийг харахаар тэр багтаа ихэнх нь шатар тоглож исэн хүмүүсүүд байт юм байна. Ямарваа нэгэн тэр юуны оюуны хөгжил талдаа нэлээд хөгжүүлсэн хүүхдүүд яг энэ рүү ороод тэгээд одоо нас нь өсвөр насаа таваад ирэх үедээ илүү төлхөө амжилт гаргаад байгаа юм байна гэж бас харлаа. Тэгээд тийм байж магадгүй юм байна бас. За хоёулаа яг ингээд нэг CS рүү ороод эхэлж байгаа юм чинь ер нь хамгийн ихний одоо анх энэ тоглож эхлээд энэ мэрэгжлийн болж эхэлсэн тий. Одоо ямар багт харьяалагдаад миний хувьд багшийн хувьд ингээд ойлгоод байгаа нь анхны одоо энэ яг энэ Монголс гэдэг энэ логотой одоо шинэ хүн болгоны мэддэг Монголс гэдэг логотой энэ Монголсын анхны тамирчин байсан баг гэж хараад байгаа. Одоо IC байсан. Тэ? Яг энэ Монгол гэдэг логоны хамгийн анхны тамирчин гэхээр бүр өөр л хүмүүс болоо явчих واخ. Одоо багшийн үеийн хүмүүс байдаг шүү дээ, тий. Одоо нэг Машинган Зэлгэнберг тэргүүтээ нэг домог болсон хүмүүс байгаа даа шүү дээ. Тэр хүмүүс чинь болол Монголц гэдэг яг өн нэрэн доор ингээд тоглож ирсэн бүр амжилт үзүүлээд Азийн авраг болж ирсэн. Тийм хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ тэр хүмүүсийн тийм амжилт гаргаснаас ер нь одоогийн Монголын контент эрхэлтэй гэж бодлох байхаа. Ер нь тэгж үзэхээр. Тий, айгүй хөгжүүлсэн шүү дээ. Тэгэл тэрийг хараад хүмүүс урам зориг аваад тэгэл энэ спортоор бүгд хичээлж эхлээл. Тэгэл нөгөө өрсөлдөө их байгаа газар тэгэл хин нэгэн сайжрал гарч ирж л таараа. Тэгэл одоогийн энэ төвшөнд төрсэн баг. Тэр чиний хувьд болохоор хамгийн анхны тоглосон багууд одоо ингээд өчтөний товчхон ингээд нэрлээд өгвөл тэр багуудад тоглосон гэдэг. Яг бүр хамгийн анх за баг гэхээр яг нэг ярианда нэг хэдүүлэн нэг баг болоод нэг энэ тэмцээнд орчих гэдэг нэг PC-ний тэмцээн ч юм. Тиймэрхүү баг бол зөндөө байсан. Гэтэ яг үнэхээр яг мэрэгжлийн төвчний ч гэдэг юм уу яг одоо амьдралаа зориулах үс баг гэх юм бол хамгийн анх нөгөө 19 онд Монголд байсан гэх юм уу. Яг тухайд бид чинь нэг тэмцээнд орохын тулд бүрлдсэн санагдаад байна. Тэгээ Монголд анх орж ирсэн. Тэгээд тэр нь тэгэл нэг тэмцээнд ороод тэгэл мэдээж амжилт үзүүлж чадахгүй тэгэл тараал. Тэгэл дараа нь Холли Ганз гэх багт орж ирсэн. Тэгээд тухайн үедээ бас яг бас нөгөө нэг түрүү ярьдаг шиг тухайн үе бол тухайн үе гэлээс шүү дээ. Тэр үедээ бас нэг цэнгэл техник улсын аваргын финал болоод энэ дээр бас нэг цом үргэжсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь эндээ илүү дурлал аюу дуртай болоод тэгэл тэрний араас D13 гэдэг багт ороод тэр бол D13-аас ер нь эхлээл ер нь би яг мэрэгжлийн төвшин ингээ бут кемп хийгээд бэлтгэл хийгээд тэгээд ингээ цалин аваад яг тэрнээс л яг миний яг тамирчны гараа ихсэн гэж би бодоод идэв. Тэгээд D13-т орсон. Тэгээд тэрний араас NKT гэдэг нэг Таиландын багт би нэг юу болсон юм аа нэг 3 сар байлуу нэг тоглоо үзсэн чинь IC-га санал яриад. Тэгээд би IC руу ороод тэгээд IC маань дуудлагуу мажорын өмнө Монголд зол шилжээд тэгээд энэ ингээ явсараад өнөөдрийн Монголд ингээд байж байгаа. Яг тэрнээс хойш би нэг Atox гэх багт орсон. Тэгээ одоо бол би Hans гэх багт тариал гэж байгаа. Одоо яг нөгөө эргээлт comeback хийж байгаа. Тийм, comeback юм да. Одоо огш энэ хэсгийг нь ярина. За. Тэгээд яг ингээд мэрэгжлийн баг бүрдүүлээ тэр Монголс гэдэг багаар анхны тэмцээнд оролцлоо гэж хэлжсэн. Ер нь тэр багийг хэн үүсгэсэн? Одоо эсвэл зүгээр ингээд нэг хэдэн хүмүүс бисийн тоглож ирсэн нь за эхлэх үү? Нэг баг болоо орчих гэсэн юм уу? Эсвэл одоо хэн нэгэн хэдүүлээ яг ингээ баг болёо, ингээ ярилцаад бүр ингээд нэг тодорхой хугацааг явъя ч гэдэг юм уу? Одоо хамгийн анхны Монгол зэрэг. За миний ойлгосноор бол Монголд гэдэг баг бол бүр дээр үеэсээ байсан гэж сонссон. Тэгэл ингээл хүмүүс нь гараад нэрийг авч тоглосоор байгаа. Яг нөө одоогийн e-спортыг мэддэг хүүхдүүд бол Монголд гэхээр хамгийн анхны нөгөө нэг Азийн авраг болж ирсэн нөгөө өвжи Монголд гэж ярьдаг байхгүй. Өвжи нарыг яг мэдээд тий. Тэгэл тэр гоёч чинь Машинган Зэлгэнберг цогоо NCL Миннесота гэдэг ах байсан. Тэгээд коучер нь одоо Марах байсан. Марах ч өөрөөс тоглодог байсан. Тэгээд одоо багшийн хувьд ойлгоод байгаа яг зүгээр ингээд ойрын хүн болохоор л тэгэх гээд юм шиг байна. Энэ Монголзыг анхны үүсгэн байгуулагч одоо хүн болгоны таньдаг Монголын анхны нүүр царай байсан даа гэж ойлгоод байгаа. Тэгээд IC гэдэг нэртэй болоод
Тэгээ IC дээр бас нэлээ илүү олон амжилтуудыг бүтээсэн шүү дээ, тийм. Ер нь Монгол баг анхудаа нэлээд том амжилт үзүүлсэн тэр байж магадгүй байх гэж бодод байгаа. Гэтэ яг өмнө нөгөө нэг өвчин Монгол маань Монгол нэрээрээ нөгөө нэг Азийн аварга болсон гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс илүүгээр IC байхад бид нэр бас нэлээд том амжилт үзсэн гэж би ер нь дүгнэжсэн гэх юм уу тухайд. Тэгээд тэр маань Монголц гэдэг баг руу шилжээд нэрээ өөрчлөөл. Тэгээд л өнөөдрийн Монголц бий болсон да. Энэ IC ер нь яагаад энэ Монголц нэртэй болчих. Уг нь тухайн үедээ бол өстой тесрэлт хийсэн шүү дээ. IC бол бүх юм одоо нэлээд менежменттэй болоод тэгээд цалин мөнгөний хувьд ч гэсэн маш өндөр тоо яригдчихсэн. Тэгээд өстой мөнгөчин бол бүүм хийгээл за өстой бид нэр IC гэл ингээл баг бүтээлээ. Тэгээ араас нь ингээл сакс болоод ингээл ихэлсэн ч гэдэг юм уу те. Сакс эхлээд байлгүй. Тэгээд e-спорт болсон санагч. Тэгээд яагаад IC удаан ингээд оршин тогтноогүй Монгол золчоо магадгүй тэр мөнгөчингийн нэг койны асуудалтаагаас болцсон болоо гэж олон нийт бол бүгд ингээд яриад идэг юм байл л дээ. За яг энэ нөгөө үннийг ярихад яг томчууд дээгүүрээ юу ярьсныг би мэдгүй. Яг бидэнд ирсэн мэдээлэлээр бол ямар ч сан нэг бут камп дээр бид нэг яриадсан санаад тийм аа. Одоо мажор болох ч байгаа юм Монголцын лого юу айгүй гоё штэ. Монголц гэдэг юм стикер гаргачихвал айгүй гоё гэдэг. Марах нэг тим яриад идэг санагдаад байгаа би одоо яг бодохоор. Тэнгүүд яг яагаад өөрчлөгдсөн бэ гэхээр яг тухайн чим ер нь тоглогч нар бас IC орогт бас нэлээд жоохон дургу байр юм байсан шүү. Яг жишээлбэл одоо өндөр амжилт үзүүлэнгүүт одоо бонус урамшуул нэм цалиус нэмж гэдэг юм уу те. Тиймэрхүү юм ингээд наана ярьсан ч гэсэн яг тийм юм биелэхгүй байгаадсан л та. Тухайд бид ч бас айгүй сайн нэг амжилт үзүүлээдсэн шүү дээ. Тэгээ тийм болохоор бас яг хэлж ирсэндээ байхгүй болохоор бас тамирчид маань бас жоохон дургу жоохон тийм сэтгэл жоохон дундуур байгаа. Сэтгэл дундуур яг байж чадахгүй. Тэгээл тэр жоохон нөлөөлсөн байх гэж байна. Тэрнээс яг одоо энэ ICO койнес ингээд мөнгөчин гээд хаваад байгаа шүү дээ. Тэр ах яг бид нартай бас яг холбоотой юм уу гэхээр би бас яг холбоогүй гэж бодоод байгаа. Мөнгөчин та нартай ер нь уулзах юм уу? Уулзч байгаа юм. Багийн одоо эзэн гэж яригддаг шүү дээ. Тухайд нэг PUBG-гийн баг гэж бас айгүй том баг байсан. Тэгээд Counter-ийн баг гэж байсан. Тэгээд яг намайг орсон үед бол би бол нэг ч уулзч байгаагүй. Яг миний өмнө олж ирсэн ч магадгүй л те. Тэгээд ер нь сонсоод их нэ одоо тэр хүн бол өөрөө өөрийнхөө ажлаа ингээд хийдэг те маркетинг юу ч хийдэг менежмент юм уу тийм өөрийнхөө ажил хийдэг. E-спорт нь болохоор өөр салбар гэж би ойлгосон. Одоо өөр хүний одоо юу мөнгөчин бол манай захирал байгаагүй гэж би бод. Бараг юу юм шүү. Мөнгөчин зүгээр IC гэдэг нэрээ мараад одоо юу гэдэг тэдний хугацаанд ингээд түрээслэгч гэдэг юм. Одоо нөгөө M-Bank Arena болдогтой ялгаа авахгүй. Одоо UJ Arena чинь M-Bank Arena болсон шүү дээ тий. Яг бид эдийн нөгөө нэг толгойлж исэн хүмүүс ч болохоор хоёр өөр бас хүн байдаг юм л та. Одоогийн Монголцыг авч явж байгаа хоёр хүн байдаг. Тэр хоёр хүн одоо тухайн IC-тэй гэрээ хийгээд тэгээд тэр нэрэн доор нь тоглосон гэж би ойлгосон. Тэгээд ер нь жоохон тоглогчид сэтгэл дундуур байгаас. Яг дээрэс нь яг тэр үед нөгөө нэг бас нөгөө нэг койны асуудал нэг бөө юм болсон шүү дээ. Тэр нь нөгөө нэг давхцаж таарад тэгээд хүмүүс тэрнээс болж гэж ихэнх нь ойлгох юм билээ. Яг хэцүү үед нь ингээ хаяад явчлаа, өөр баг руу явчлаа гэд нэг тим юм яриа гараад яг үнэн эрэхтэй бол бас наана бас өөр юмнууд бас зөндөө явагдчихлээсэн л байгаа юм л та. Яг цалин урамшууллаа олгоогүй ч гэдэг юм уу те. Яг шагналын саман удааж оруулдаг ч юм уу эсвэл яг хэсэг ярьсандаа цалин урамшууллаа нэмээгүй ч гэдэг юм уу яг тиймэрхүү юмнууд тоглогчны сэтгэл санааг аягүй жоохон өмлөдсөн гэж би ойлгосон. Тэр тухайн үед IC-д байж хахад таад гэрээ байгуулсан уу? Яг чи гарын усыг зураа. Тэгэхээр гэрэний үргээл биелүүлээг юм биш үү те? Тий, гэрэний үргээ биелүүлээг. Тэгээ бид нар чинь бүр ингээд өргөдөл бичээд бүр тийм дээрээ толсон. Тий, тэрнээс гэтээ би бас буруу зүрх ярьж магадгүй шүү. Би яг томчууд дээгүүр юу ярьсныг мэдэхгүй. Яг тухайн үед би бол яг тийм ойлголттой тийм зүйл хийсэн. Одоо тамирчны өнцгөөс бол тэгээ олон нийтэд харагдаад байгаа нь болохоор яг бид нар чинь тийм л ойлголттой байгаа шүү дээ. Багш нь бол бүр одоо энэ спортоос шал хөндөй юм учраас тэгээд илүү нухаж асууад байгаа юм шүү. Тэгээд гойч бас нэлээ олон одоо унж хэцүү үед нь эдгээр ингээ хаяа гараа явлаа мавлаа гэсэн тийм ярианууд зөндөл гарчлаа. Тэгэхдээ IC-д байж хахад мажорт орсон шүү дээ. Одоо монголчуудын хүссэн хүлээжсэн мөн үү? Тийм одоо IC чинь одоо Монгол баг анх удаа мажорт орсон. Мажорт орсон.
одоогийн Блиц техно бүрэлдэхүүнтэй байгаа даа шүү дээ. Тэгээд тэрний дараагийн мажорынх нь өмнө би орж таарад тэгээд дахиад мажорт IC-аар орсон. Нэгэсэндээ хоёр дахь удаа мажорт орохт нь чиний хувьд байсан гэсэн үг тийм. Яг тэр мэдрэмж юу ямар байд юм бэ? Ингээд яг тэр үеэс эхлээд багш нь ч гэсэн энэ бол биднийхаар дэлхийн аварга юм байна гэж ойлгосон. Манай спортын дэлхийн аварга бол энэ мажор гэдэг юм байна. Тэгэнгүүт тэр мажорт орж эхлэхэд хүн болгон ийм юм бэ шүү. Яг тэр мажор гэдэг зүйлийг олон нийт мэддэг болж эхэлсэн. Тэгээд энэ мажорт төрүүлэх юм бол юу ямар байранд ороход вэ нэг ийм стикер гаргадаг юм байна. Тэр стикерийг худалдаж авт юм байна. Энд чинь өөрөө цаанаа юм асар их юм мөнгө эргэлж идэг тийм хэсэг юм байна. Тэгээ дээрэс нь тоглогчт нь цалин авч бүр нийгмийн даатгал төлдөг юм байна гэх ойлгож эхэлж байсан. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Монголын оюухан агтайм Монгол оюуныг дэлхийд таниулна. Подкастын хамтран ажиллагчаар их шүтэн төв Рингс ресторан. За Монголын оюухан агтаймын зуны сургалтын 2 дугаар ээлж буюу хамгийн сүүлийн ээлж эсэлтээ авч эхэлж байгаа. Тэгэхээр та бүхэн маань оюуны хөгжлийн олон талт сургалтуудад хамрагдахыг хүсвэл оюухан агтаймд хандаарай. Та бүхний гэрээ чинь ойролцоо ямар нэгэн салбар маань байгаа. Тэгэхээр Монголын оюухан агтаймын 70 тэг 2266 гэсэн дугаараар болон Монголын оюухан агтаймын пэйжээр мэдээлэл авч холбогдож хүүхдүүдэд сургах бүрэн болцоотой байгаа шүү. Та бүхэндээ амжилт хүсье. Багшийн хувьд бол шоконд орж ирсэн. Юу байсан бэ гэхээр нийгмийн даатгал буюу эндээш төлдөг. Тэгээ яг ажилд явж байгаа юм шиг явдаг. Тэгээд ажлын цаг дуусдаг. Тэгээд тэр хоорондоо тоглоод байдаг. Тэгэнгүүт л энийг нэг хүмүүс мэддэггүй байж байгаад одоо л мэддэг болж байна. Тэгэхээр энийг мэддэггүй ялангуяа эцэг эхчүүдийн хувьд гэдэг ч юм уу те энэ яг ийм ажил мэргэжил талдаа ер нь ямар хуу байдлаар явдیں۔ Хойтлын одоо энэ та нарын нүүрэн хэсэг дээр биш ард талд нь юу яваад байдیں۔ Гэрээ яаж байгуулагдیں۔ Цалин гэдэг ч юм уу те энэ талаар багш та нэг. За бүр анхнаас нэрх юм бол мэдээж нөгөө нэг тухайн одоо орг баг нь ямар тоглогч хүсэж байгаа мэдээж тэр тоглогч дээрээ очиод ярилцсан л та. Манай бүгд орох уу нэ тэргээл те. Тэгэл өнөхөр орохоор болчих юм бол за мэдээж нэгдүгээр гэрээний асуудал яригдана. Тэгэл гэрээний асуудал цалин хөлсгээл яригдана. Тэгээд гэрээ болохоор мэдээж хоёр тал сууж байгаа л за манайх чам ийм юмар хангана. Ижи ийм их үүрэгтэй. Чиний үүрэг бол ийм юм, миний үүрэг ийм гэдэг. Угаасаа нэг гэрээний нэг юм байдаг та. Тийм хүн юм байдаг. Тэгэл тухайн үед IC дахт мэдээж нийгмийн даатгал төлдөг байсан. Тэгээ одоо гэтээ зарим багууд төлж байгааг бийсэн мэдгүй байна. Гэтээ мэдээж гэрээнийхээ нөхцлөөс болоод одоо төлдөггүй төлмөр байна уу, төлмөргүй байна уу гэдгээс шалтгаалаад бас зарим нэг гэрээний бас нууцлаг байх юмнууд байдаг. Тэгээд нийгмийн даатгал бол та хэдийг хамгаалж байгаа шүү дээ. Ер нь бол төлөх ер нь зайлшгүй шаардлагатай. Одоо ер нь энэ багта нийгмийн даатгал одоо энэ гэрээ байгуулалтын дээр яг цалин хөлсөн дээр татвар шимтгэл явж байгаа юм. Явдаггүй хаа. Явдаггүй. Тэгээ хэрвээ би үнэхээр тэрийг өөрөө хувь үнээрээ төлж болно төлмөр гэх юм бол яг тэрнээс төлж болно. Тий. За яг ингээд нэг юм гэрээ тамирчин болоод эхэлсэн. Тэгээ яг тухайн үед сонсчоод пүүжэл хэлжсэн л та. Багшаа цаа чин бүр ажил хийгээд байгаа штэ. Тэгтээ тоглоод тэгээд. Тэгээ ер нь ингээд яг сонсгоо бас жоо даварсан штэ. Тэгээд зөвхөн дуртай тоглоомод компьютерээс тоглоол энэ цалин аавн, хоол нь бэлэн, компьютер нь бэлэн, байр сав нь бэлэн тэгээд өөр юу хэрэгтэй юм бэ? Тэгээ мэдээж яг ажил явна л да бас. Өөр гэрээтэй бас ингэ назгаараа таамаагүй ингээд гэж болохгүй. Тэр чинь бас цагийн хуваартай. Тийм байх. Тэр нөө бэлтгэл хийнэ гэхээр одоо бэлтгэлийн процесс ер нь яаж явж байна? Хүмүүст бол бид нар бол яг сайн мэдэхгүй байгаа тань. Тэгвэл одоо өглөө хэдэн цагт цуглаад тэдээс тэдний хооронд бэлтгэл энэ үедээ цайны цаг бид нар ч одоо нэгээс хоёрын хооронд цайны цагтай байгаа шүү дээ. Тэгээ өргөжлүүлээд энд нь цагч гэдэг юм уу? Тэр ер нь хуваар яг нь яаж явж байна? За ер нь өмнөх багуудын юунаас харахад бол ямар ч бид нар нэг тогтсон нэг өглөөний 12 ч үт юм уу нэг цагаас ч үт юм уу ингээ бэлтгэлийн цаг гэдээ тооцож байгаа. Тэгэнгүүт тэрнээс өмнө бол мэдээж одоо хэрвээ бууткемптэй бол бууткемп дээрээ байрлаж байгаанууд нь одоо тэрнээс өмнө сэрээд өглөөний цай байгаа угаад бэлэн болно. Эсвэл өөр гэрээсээ ирдэг хүмүүс нь бол бас тэрнийхээ өмнө ирээд бэлэн болсон байна. Ямар ч лсэн 12 цагт бэлтгэл эхлэнэлсэн бол тэрнийхээ өмнө
хувийн юмнуудаа амжилтсан л байдаг гэсэн. Тэгэл мэдээж бэлтгэл яг юу юу гэдэг гэхээр мэдээж хувийн бэлтгэл, багийн бэлтгэл гэдэг тустай хоёр юм байгаад байгаа. Хувийн бэлтгэл нь бол мэдээж ингээд одоо форум сайтыг гэж ярьдаг штэ ингээд өөрийнхөө хувийн бэлтгэлээ ингээд базаах те сэтгэл зүйчүүд юм уу эсвэл нэг судалгааны юм байт юм уу. Тийм юмудаа бэлдэн. Тэгээд багийн бэлтгэлийн өөр мэдээж одоо өөр багийн тоглолтыг үзэж судалдаг ч юм уу эсвэл одоо тухай одоо нэг скрим гэж бид нар ярьдаг байхгүй юу. Одоо ер нь бол тогтсон заншлан гэх юм уу одоо баг бол өдөртний 2 скрим 2-3 скрим хийдэг. Тэр нь скрим яагаад нөхөр одоо өөр багтай нөхөрсөг тоглолт хийж ингээд туршлага солилцох маягаар одоо бид нар юм бэлдэж байгаа нөгөө багийн юм бэлдэж байгаа юм байна. А тэгвэл бид нар яаж хамгаалах вэ, яаж давтлах вэ гэдэг нэг аюу тактик юмнууд ярьдаг байхгүй юу. Туршиж үзэн болно болохгүйгаа засна. Тэгэл тэр чинь яг тэмцээний үеэр ажиллахгүй нэ гэдэг мэдэгч шүү дээ. Тэгээ бэлтгэлийн хувьд бол нэг тиймэрхүү байдлаар явдаг. Ариу хэд хүртэл ер нь бэлдэж байна. За ер нь бол янз янз нэг 7-оос 8-ийн хооронд ер нь дуусч байгаа. 12-аас эхлээд. Тэгэл дундуур нь мэдээж нэг 2 тоглол хоолцоогоо идэнэ. Яг өмнөх багууд бодлоо тоогооч гэдэг юм байхгүй байсан. Дөнгөж хөгжижсэн болохоор бид нар өөрсдөө ингээл хоолцоогоо идэг. Тэгэл хуваарлал авчиж за чи аягаа угаа чи төвснөгөө гайрлага би махаа ирчээ идэргээл те. Эсвэл нэг сайн хоол идэхэд та нар идрээ бэлддэг чи би хоол ичээгэл. Тиймэрхүү юм явдаг. Одоо бол айгүй амар хөгжсөн шүү дээ. Тоогоочтой юм уу те? Тоогоочтой. За. Гоё юм биш те. Тэгээ ер нь бол аль талаас байгаа. Нэг талаараа ингээд хамт олноороо ингээд нэг коллектив сайтай болж байгаа ш бас нэг хоол цагаа цуг хийж идэл. А нөгөө талаас тоогоочтой болж байгаа нь бас ямар даваа талтай вэ гэхээр бид нар цаг хэмнэж өгж гин. Тэгээ дээрэс нь одоо тэр цагийг ашиглаад бас өөр юм бэлтгэл бас хийж болж байгаа. Тийм. Багаараа суугаад юм яриа тийм. Одоо бид нар энийг алдаад байна гэдэг ч юм уу тийм. Тэрийг ярилцсан болохгүй газсан. Тэгээ ер нь бол хоёр талаар ашигтай санагдсан надад бол. Тэгээ яг энэ IC-д байж ах IC-ийн дараа D13 байлуу D13 нь өмнөх нь үлээ. D13-ын дараа IC-роо. Яг дунд нэг NKT байсан л та. Гэтэ ер нь D13-т байж ах үед багшийн санаж агаар чи нэг хэлжсэн. Багшаа ингээд нэг boot camp гэдэг ингээд гадагшаа явхаар боллоо гэж чи нэг хэлжсэн. Тэгээд надад бас багш нэг гуйсаар байгаа тийм жерсиг нь авсан тий. Хатнагчтай дээрээс тий. Тэгээ жерсиг аваад тэгээ одоо хүртэл багш нь ингээд хадгалцсан ингээд хамгийн дээр нь ингээд байж идэг. Өмсдгүүлдэ тэгээд ингээд нандинаад байж идэг. Тэгээд тэр D13-т явж байхад нэг boot camp руу гадагшаа яваад ер нь Европоор нэлээх байж исэн. Туркд бас нэг хэсэг байсан санагдчихэв. Туркд 6 сар бэлтгэл хийс байрлаа. Тийм уу даа. Туркч нөгөө Европоос гарцтай байд юм байна л да. Аз тал, Европ тал гэдэг. Тэгэнгүүт бид нар өөр Азиутайгаа тоглоо үзсэн болохоор одоо Европ багууд ямар байдгийг, ямар тоглолттой байдгийг гэдгийг ер нь жоохон суралцах гад тэгээд тийшээ 6 сарын бэлтгэлд гарч ирсэн. Тэгээ ер нь давуу тал гэх юм бол мэдээж пингний асуудал бага учраас нөгөө нэг пинг байгаа нэ гэдэг чинь тоглогч өөрөө тухтай тоглоно л гэсэн үг ер нь. Тэгээд мэдээж Монголоос нөгөө Европ руу гарцсан интернет бараг байх боломжгүй гэж яриаддаг. Тэгээд тийм учраас ер нь Турк руу явжсэн. Тэгээ Европ багуудаа тоглоё. Тэгээ мэдээж бас нэг том даваа тал нь гадаад байчаар хүмүүс нэг гэр бүл найз нөхөд тэгэл гарчаад ирээ гэд нэг тийм юм байхгүй. Яг л full focus. Тэгээ энд чинь багш тэгэл ар гэрээс ингээд нэг найз дуудаад байна ч гэдэг юм. Нэг тийм урд гаргадаг байхгүй. Сатарах зүйл. Тийм айгу баг байдаг. Тэнгүүт яг л өглөө босвол яг л бэлтгэлээ яг л тэр үед л одоо магадгүй маш сайжирсан байх л гэж багш нь бодож байна. Үгүй юу? Тийм би бас тэгж бодоод байгаа. Ер нь тэр үед аюу сайжирсан шүү. Ер нь бас нэг жоохон ч гэсэн туршлага хуримтлуулсан. Тоглоомоо бас нэг жоохон ч гэсэн ойлгосон юм. Тэ. Яг одоо D13 гэдэг баг одоо ер нь байгаа юу? Эсвэл ингээд задарсан байгаа юу? Тухайн үеийн бас нэлээд сайн баг байсан шүү дээ. Тэгээд тэр үед D13-ын тоглогчид одоо тоглож байгаа юм уу? Өөр багт хариалгаж байгаа юу? Өөр багт хариалгаж байгаа тоглож байгаа хүмүүс байгаа. Гэтэ D13 гэдэг баг нь өөрөө байхгүй. Бүр бутарсан. Гэтэ ер нь бас сонирхолтой юм хэлэхэд одоо Монгол 910 чи бас D13 байсан шүү дээ. Тийм үү? Хэсэг тоглож байсан. Ер нь D13 ер нь одоо тоглож байгаа ер нь нэлээд сайн хүмүүс өндөө байсан шүү. Тийм зарим нь бол цодог тайлаа тоглоо байсан. Зарим нэг нь коуч хийж байгаа. Тийм ер нь миний контрын замд ер нь D13-аас нэлээд дурсамжтай эхэлсэн. Тэгсэн баха. Одоо яг D13-д байхад л англи гээл мэддэг болж эхэлсэн гэхээр. Тэгэхээр ер нь тоглогчт нь зарим нь бол тоглож л байгаа юм шүү дээ. Чиний хувьд одоо яг хөгшин тамирчинд орчих уу яач вэ?
Гүү хаа би бас тэгж бодохгүй гадаг шүү дээ. Ер нь контрын яг одоо мэдээж ихэнх тоглогчдод мэдээж залуухан ингээд залуу хүмүүс байгаа даа шүү дээ. Гэтэ яг prime нас нь ер нь 23-аас эхэлдэг баха. Тэгвэл яг ид үе дээр явж байна. Тийм. Тэгээ бас яг нэг 30 дөхөд ирэхээр жоох хэцүү л дээ. Гэтэ ер нь яг үнэхээр хөгшин тоглогчтой бол яг орохгүй. Гэтэ одоо тоглож байгаа залуу хүмүүсийн хажууд бол мэдээж Ахмад гэх юм одоо юу Дэран тоглогч гэдэг. Тэгээ өгш нэг хэсэг нь бол ингээ үлдээчээд энэ төгсгөл хэсэг рүүгээ ярих гал ингээ хадгалаад байгаа. Тэгээд чи нэг ярьжсэн. Багшаа 10,000 доллараар зарагчлаа штэ явлаа гээл нэг тэгжсэн. Тэгээд тэр үед баг Монголоос одоо бусад спортыг харах юм бол легионер тоглогч гэдэг шиг зарагдсан. Одоо өөр багт очиж тоглохоор болсон. Тоглогчдын нэг болов анхных үед юм болов уу эсвэл одоо өмнө нь олон тамирчид байсан уу? Байсан баха. Ер нь өвжийн Монголцын хүмүүс ч гэсэн тэгжэл байсан баха. Би ч бас мэдээж анх удаа жоох хүүхэд байгаа. Жоохын шиг тэр нь хүүхэд байгаа шүү дээ. Тэгээд ер нь анх удаага ингээ өөр багар магруу гот ингээл тэр чинь анх удаа гэрээ гэдэг юмтай танилцаа үзсэн. Тэгээд тоглогчийн эрх үүрэг мөрөг гэл юм байгаа шүү дээ. Тэгснээ хэрвээ өөр баг руу орох юм бол ингээ зарагдаж хөдөлгдөн бодогдно гэдэг. Тэг биш ингээ ямар сони ингэж бодож шүү дээ. Наа одоо ингээ заадаг юм байх. Тэгээд тэгсэн ингээ сонсоодох нэг 10,000 доллар зарагдсан сурагтай байсан шүү. Тэгээд маазраал тантай тэгж ярьсан. Яг нэг чи явахын өмнө хэлж багшаа би харин 10,000 доллараар зарагчлаа. Ингээ яваад өглөө гэдэг. Тэр бас их сонирхолтой санагдчих. Тэгээд яг тухайн үед бол асар их бахархсан. Яг энд ойрын хүн болооч тэрөө ингээд тийм одоо легионер тоглогч болоод явж. Тэнд бол нэг айхтар удааг байх гэхдээ тий. Тэгээд Монголц руу дуудагдлаа. Тэгээд тэрнээсээ тий одоо Монголц гэрч өмнө айцсан хийсэн тийшээ дуудагдсан. Марахаа санал ирэл. Тэгээ яг одоо цаг хугацааны хувьд хоёул яг мажор хэсэг дээр л хүрээд ирчлээ л дээ. Тэгээд яг энэ мажорт ороод стикер гаргахаар болсон шүү дээ. Тэр стикер гаргана гэдгийг багш нь бол ойлгохгүй л байгаадсэн. Тэгээд тэр стикерүүдийг чинь тэнд нь гаргаж байгаа мажорт орсон хүмүүсүүд гаргад юм байна шүү дээ. Тэгээд тэрийг нь худалдаж авд юм байна хүмүүс. Олон нийт тоглогч сонирхдаг хүмүүс. Тэгээд тоглолтын ч байж болдог тий. Тэгээд тэр талаар ер нь ингээд одоо тэр мажорт орсон сэтгэгдэл те мажорт ингээ гараад ирлээ. Тэгээ тэр чинь ямар багтай тоглолоо? Дэлхий бас алдартай нэг баг байсан шүү дээ тий. Яг шалгарах үедээ бол нөгөө нэг Азиас хоорондоо халцаал шалгарч байгаа л очоод бол мэдээж нөгөө нэг хардаг шүтдэг томчуудтайгаа тэгэл нүгэр тулаал тоглож байгаа шүү дээ. Тэгэл тэр мөч бол үнэхээр гоёсан. Тэгээ яг стикер талаар ярих юм бол стикер нь юу л та одоо гарын үсгээ одоо өөрийнхөө нэрээ энэ тоглоом дотор мөнхөлж байна л гэсэн үг. Ер нь бол энэ тоглоомыг тоглож эхлээд одоо нэгэн шийтсэн тамирчин болсон хүмүүс бол яг эцсийн хүсэл мөрөөдөл нь бол би энийг л гэж боддог шүү дээ. Тоглоом донд нэрээ мөнхөлн стикер гаргана гэдэг. Яг мэдээж мажорын авраг болно гэдэг бол үнэхээр том мөрөөдөл ахaltaа. Гэтэ яг мэдээж эхний зорилго нь бол тийм л байдаг. Тийм мажор гэдэг зүйл чи өөрөө яг одоо мажорт орсон тамирчин гэдэг чи одоо баг тэр хүний нэрийг үзүүлчих юм л та. Тийм. Чиний хувьд мажорт орсон. Тэг би ч 2 удаа орж ирсэн. Ямар гоё юм бэ. Үнэхээр их бахархаж байна багш. Тэгээд яг тэр мажорт ороод надад нөө хайлайтын л одоо пүүжээ үзүүлжсэн. Тэгээд юу болсон мэдэхгүй ингээд хараагүй байжсэн чи ингээд так гэл ингээд явцсан. 2 3 хүн ингээд унаадах юм. Тэгээд би бүр сая хаана гарч ирсэн гэдэг. Хаана гараад ирэх бол ингээд хайлайтууд гараалж ирсэн. Тэр ямар багтаа тоглоод энэ пүүжээ болохоор надад хэлж байхтай энэ бол өстой айхтар тамирчин. Эннийг одоо өстой мохо бодоо олголоо гэл. За тэр юу байсан юм болоо? Яг та юутай андуурч мод тэр мажор биш тэр нэг юу байсан юм аа. Пошт болсон нэг тэнцэн байсан юм аа. IM Katowice гэдэг нэртэй байсан байж магадгүй. Тэрэнд нэг 23 онд нэг Furia Cloud9 гэдэг тухайд Phase Maze гэл амар том багтай тоглож ирсэн. Тэгэл тэр үед бас гайгүй тогсон байж магадгүй. Гайгүй хайлайтууд хийсэн байж магадгүй. Тэрийг л танд пүүж үзсэн байх. Тийм болов. Тэгээд багш нь бол яг нэг ганцхан мажор л гэж яриад байгаа тийм. Тэгээд тэр одоо яг энэ e-спортод орж ирээд хамгийн өөрөөрөө бахархах юм уу, омгших ч гэдэг юм уу. Эсвэл одоо би энд Монгол гэдэг нэр гараад ирж байгаа шүү гэдэг тийм үе нь яг юу байсан бэ? Би яг тэр үеийг бол би яг амар сайн тод санаж байна. Би яг одоо үед өөр болсон л да. Одоо нөгөө нэг оноо цуглуулад оноогоороо мажорт явдаг болсон. Миний тэр мажорт явдаг гэсэн анхны үе болохоор бас яг тухайн үедээ л үнэхээр л амар чанга байсан надаа. Одоо
Азаасаа шалгарч чинь. Тэнгүүтээ энэ тэндээс шалгарч ирсэн багууд амар сайн багуудтай хоорондоо халдсан. Тэгээ тэндээс хоёрхан баг нь мажорт явах ирэх авдаг гэсэн юм. Тэнгүүт тэр үед яг ирэх аваад ирэх авч яана гэдэг чинь мажорт орно гэсэн. Мажорт орно гэдэг чинь стикер гаргана гэсэн. Тэгэл би мажорт ороо стикер гаргахаар болчлоо гээл яг хамгийн сүүлийн тоглолтоо хийгээл хожоол одоо YouTube дээр байд юм аа яг энэ яс ярьжсэн. Тэгээд тэр үед айцээд бис. Тэгэл яриад дуусаад жоохон нулимс цэлгнэл хамгийн түрүүнд ээжтэй ярьснаа сандээ чадчихлаа гэх. Ямар гоё юм бэ те. Тэгэл тэр үед бол мэдээж үгэрхэл харахгүй гоё мэдрэмж төрчихсөн. Тэгээд стикер гаргаж яана гэд. Тэнгүүт л одоо сая Монгол Зайн тамирчдыг одоо үеийн байгаа Монгол Зайн тамирчдаг шүү. Энэ тамирчдыг ингээд харж байхад яриаг ингээд сонсож байгаад сүүлд бас Tonight-аар орж явах шиг байсан. Тэгээд тэн дээр харж байхад хамгийн ихний мөнгөөрөө ингээл ээж авда байр авч гисэн ингэсэн стикерийн мөнгө ингэсэн гэл энэ ер нь ямар ч спортод энэ мөнгөн дүн аягүй чухал байдаг л да олон нийтэд ялангуяа. Тэгээд энийг магадгүй ярьж болохоор бол энэ стикер гаргаад тэндээсээ одоо яг миний мэдснээр шүү. Багшаахан мэдснээр Монхоо юугаараа стикерээр нэг тэрбум төгрөг олсон гэд яриад исэн яриа байна лээ. Тэгээд одоо пүүжээш тэгжсэн. Тэгээд яг хаа ингээд ойр орчмын хүмүүсүүд тэгээд чамааг ингээд харж байхад чиний тухайс судлаа яг энэ CS гэдэг хэсгээс нь тэгж байхад бол яг энэ стикерээс олсон орлого нь Монгол мөнгөөр тэрбум төгрөг олсон гэд ярьж илээ. Тэр яг юу юм бэ? Тэр яг хаа тухайн үедээ яаж байгаа л жилийн дараа л 2 жилийн дараа угаасаа нийт зарлагдсан шүү дээ. Нэг тэр тэмцээнээс нэг тоглогч тэдэн төгрөгийн одоо юу авсан байна ашиг авсан байна гэдэг нь одоо угаасаа нийт зарлагдсан байгаа. Тэгээд тэр чинь $250,000 байсан. Тэгэл тэр чинь мэдээж хувийн стикер, багийн стикер гэл орлого авч байгаа юм байна. Гэтэ яг хүмүүс энэ дэр нэг буруу юм болгоод яг мажорт орох юм бол ингээл амар хөнгө аваалах юм байна. Тэгэл орох болгонд л ийм хөнгө аваадах юм гэж ойлгодог. Тэрнээс яг миний яг орсон тэр хамгийн сүүлийн мажор нь 23 оны Blast-д Paris тулсан нэг мажор гэдэг хэвхэв. Тэр нь юугаар онцлог гэсэн бэхээр Counter Strike CS:GO одоо CS 2 болсон маш тээ. CS:GO-ийнхоо хамгийн сүүлийн мажор нэсэн байхгүй. Одоо дараагийн мажор CS:GO дээр болохгүй CS 2 дээр явна гэсэн зарлагдсан. Тийм учраас CS:GO-ийнхоо хамгийн сүүлийн мажор байсан учраас магадгүй хүмүүс жоон хайплаад бүүн болоод худалдаа авалтууд нэмэгдээд тэгээд одоо худалдаа авалт нэмэгдэж байгаа юм чинь тухайн тоглогчийн авах ашиг нь хүртэл нэмэгдэж байгаа учраас тэгээд тухайн үедээ бүүн болцсон. Тэрнээс одоо яг мажор болгон тийм байхгүй байх гэж би бодож байна. Гэтэ яг байх үе байгаа л та. Гэтэ одоо сүүлийн 1-2 мажор тийм байгаагүй байх гэж сонссон ер нь. Яг тэр нөө хаалт нь байсан юм байна шүү дээ. Тийм байна. Тэгээ тэр $250,000 чинь ойролцоогоор бас нэг тэрбум төгрөг болчиход шүү дээ. Тэр тэрбум төгрөг яг ингээд чиний данс нэг ороод ирсэн үү? Тэр одоо яг зүгээр хүмүүс сонирхолтой байх. Яг энэ нэгэр хичээлж байгаа хүүхдүүдэд ч гэсэн сэтэл болох байх. Олон нийтэд ч гэсэн энийг бас CS:GO CS2 гэдэг зүйлийг энэ e-спорт гэдэг талаар нь хараад ийшээ ороход олон нийтийн хандлагыг эерэг болгох гээд байгаа л санаа шуугшна. Зөв. Тэ угаасаа мэдээ цаанаасаа нэг Steam гэдэг нэг том платформ байгаа даа. Тэндээсээ тэгэл Америкасаа татвар таксаа төлөөл шууд над руу ороод ирж байгаа юм л та. Мэдээж нөө дансаа олбцсон байгаа. Тэгэл шууд тэ. Яг нэг сар болгоо ингээ хуваагдаж авч байгаа. Хуваагдаж авч нэмсэн шууд орж ирөхгүйгээр. Зөв. Тэгээд энэ тэрбумаар юу вэ? Яг хувьдаа зарцуулаад гэрийнхэнтэй зарцуулаад тэгээд ер нь ирээдүйн амьдралтаа бас зарцуулах байх. Мэдээж хүүхдтэй болох байх. Одоо мэдээж бизнес бас эхэлж байгаа. Бизнес хийж байгаа. Тэгээд ер нь бүгдийг гэр бүлтэй зарцуулна гэдэг ер нь хадгалахыг нас хадгалсан байгаа. Одоо үргэлж ингэж хадгалдаг. Нэг ч өөр буруу юм зарцуулдаг. Одоо яг ингэж үрээл цацаал тийм байх. Мэдээж чамайг тэхгүй бол багш нь маш сайн мэдэж байна. Тэгээд тэр юу байсан штэ. Одоо чиний ажиллаж байгаа багш нэг харсан Mono e-sport center гэдэг. Тэр талаар одоо тэрийг явууч би үг нь ярмаар билээсэн л та. Яг би жоо нууц ялмаар. Гэтэ таны ярьж болохоор одоо юу нөх те. Яг би нэг одоо угаасаа л миний амьдрал багасаа л ингээл энэ PC тоглоом e-спорттой холбогдсон байсан. Тэгэл мэдээж найз нөхөд хүрээллүүд хүртэл бүгдээрээ бас аягүй сайн тоглодог. Намайг хүртэл аягүй сайн дэмждэг. Ер нь манай найзууд. Тэгээд ер нь нэг санаа нийс нэг хоёр найзтайгаа нийлээд тэгээд би бинийгаа дэмжиж тгийё гэд тэгээ нэг e-sport center нээсэ. Одоо чинь хаана байрлаж байна? Одоо
Төв номын сангийн ертөнцийн зүгээр урд нь одоо Централ парк гэдэг байлгаа шүү дээ. Тэр дөрөв давхарт. Яг нэг зам дагуу байдаг. Тэ хүүхдийн ордны хойдолд. Гэтэ би гардаж бол би ажилладаг юм. Манай найз л аваад явж ажиллавал тэ. Тэг яг ерөнхий цуг нийлсэн хамтарч нийлсэн гэдгээрээ. Тэг ер нь нэг юмтай би нэг оролцдог юм дөө. Тэгээ ерөнхий болоод ихтэй нөө хувь эзэмшээд ингээд явт юм байна шүү дээ. Тэгээ ямар ч тайцсан шинэ бизнес хийж байгаа юм. Тэрэнд нь бас ер нь баяр өргөе. Тэгээд огчноос тэрийг харчаад баярлсан. Тэгээд мэдээж найз нараа нэг очноо. Тэгээд очноо тэгэл бодоод яваад байгаа. Тий. Одоо нөгөө ийм зүйл байна. Мажор ингээд дууслаа. Нэг хамгийн эрсдэлтэй нэг юм хэсэг байсан л та. Одоо ингээл мажорт орсон анхлын стикер гарлаа ингээл тэрийг багш нь харсан л та ингээд анхилгээд бичгтэй тийм стикер ч байсан. Тэгээд энэний дараа тэгсэн чинь Монголзоос гарах болсон шалтгаан гээд Монголзоос нэг гараад тэгээд хэсэг байж байгаад өөр багт ороод тэгээ одоо ингээд нэг юм хэсэг нэг савлгаатай явцсан уу юу. Тэгээ буцаад одоо камбэк хийж ах шиг байна. Тэр хугацааг ингээд багш нарах юм бол бараг 3 жил дөхчөөд ах шиг байна тий 3 жил болчих 23 оноос хойш Парисаас хойш гэхэр чинь тэгэнгүүт л яагаад юу Монголзоос гарцсан өөрийнхөө хүсэлтээр гарцсан юм уу чамааг ингээ гаргацсан юм уу одоо мэдэхгүй одоо ууш мэдэхгүй трансад зөв байхгүй л та уусаа тийч нэг л ямар ч баг дэлхийн ямар ч спорт мэдээж ингээл өөрчлөлт солилцоо хийдэг штэ одоо үнэхээр тааруу байгаа үнэ за чи энэ удаа ингээд яхаар боллоо гарахаар боллоо чиний оронд ийм тоглогч орж иж байгаа гэд уусаа л ямар ч спорт тийм зарчмаараа бол тэгэл мэдээж тэр зарчмаараа тэгэл тухайн үед мэдээж би жоохон формуутай байсан байж магадгүй. Тэгэл мэдээж надаас ямар ч хүнээс нэг хэн блэ нэг тэгэл дэлхий дээр ямар ч хүн чамаас нэг мундаг хүн хаа нэгтэй байж л байгаа гэд. Тэгэл мэдээж гэл тэр зарчмаараа ингээл сайн тэгэл солигдол яваал. Тэгэл миний оронд өөрөө орж ирэл. Тэрний дараа би тэгэл ерөнхий бас жоохон завсарлага авъя гэж бодоод мэдээж өдөр болгон ингээл бэлгээ сургуультай байнгын шээ нислэгтэй тэр зэдэг бас жоохон ядарсан гэх юм уу. Тэгээд тэрнийхээ дараа нэг хэсэг жоохон завсарлага аваад энэ нүгээр аялаад ичгөөтэй цаг. Ичгөөтэй. Хамтдаа бас явсан шүү дээ тий. Хамт явсан. Тэгэл нэг жил гаруй нэг завсарласан уу. Тэгээд тэр бас нэг юу бас нэглүүлсэн. Би яг нэг аялчаад ирсэн чинь би нэг эрд авж шүү. Нилээн памбагаад тэгэл чи одоо юу болоод наа гэл маргаашнаас нь шууд жимд явж эхлэв. Тэгсэн чинь жимд бас амар сонирхолтой болоод тэрэндээ ороод би ингээ нэг юм ингээд гоё байж магадгүй байсан гоё болчих юм бол тэрэндээ ингээд бүр ингээд явцдаг төрлийн байхгүй. Тэнгүүт жимдээ явж эхлэв. Жил гаруй явсан би. Хоёлаа цог явдаг байсан шүү дээ. Тийм хоёлаа нэг хэсэг цог явсан. Тэгэл байж байгаа л дараа нь Атокс гэж багаас гинт орхуугээ санал яриад биш тухайн үед ингээд тоглохгүй байж чад гинт хүн чинь тоглоомоо санаа шүү дээ. Тэнгүүт бодж жоо уг нь бас нэг орох сонирхолгүй л хэлсэн нэг доош нэг тоглох уу яах вэ гэж бодод. Тэгснэ за нэг үзэгч юм уу гэж бодоод тэгээд Атокс багаас санал ирэхэд тэгэл орсон шүү дээ. Тэгээд жим хийгээл нэг хэсэг бас нилээ таргалцсан байж байгаа тэрийг хумаад одоо л өстой гоё болцсон жимбэр болцсон. Би бол үнэхээр л амар бүдүү байсан. Тэгээд сая Ичкогээ ярьчлаа гэж. Яг энэ Атоксис хоёлаа ярина. Ичко маань бол оюуны спортын тамирчин. Манай клубын таяр бол нэг клуб. Чиний хувьд бол энэ Megamind гэдэг Монголын оюуны академийн хамгийн анхны клубын үүсгэн байгуулагч 10 тамирчны нэг. За ингээд харах юм бол Ичко миний 3 дахь үеийн шав. Тэгээ 3 дахь үеийн шав гэхээр 16 оноос эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд таяр маань ингээд гэр бүл болсон. Одоо ингээд тустай амьдарч байгаа тий. Тустай амьдарч байгаа. Ер нь нууц шол ер нь хамтын амьдрал хэр байна. Тэгээ дээрэс нь клубээсээ нийлцсэн. Бид нар бол бүгд л шок байсан л та. Тэгээд хүүе энэ хоёр ч одоо суудсан юм уу тэгээ гэр бүлийнхээ тухай нэг товчхон яриад л баг штэ. Тий одоо бид хоёр чинь үрхэд бол 5 жил болгож байна. Тэгээд хамт амьдраад тустай гараад нэг 3 жил болж байна. Гоё штэ. Тустай гарахаар ер нь ямар хөө байт юм. Ер нь би нүг бүр 19-20 оноос ч нэг e-sport гэж тустай boot camp тэндээ биш чи байрлал амьдарч тэгэл ингээ бие дагаал тустай ингээ явчихдаг. Тэгэл яг тэр нэг гинт би тустай гарчлаа штэ гэж нэг амар нэг шок болоо. Тэгэл угсаал цуг амьдрах юм байна. Тэгэл цуг ингээл байх юм байна. Нөө нэг ярьдэж нэг нойлын цус тийм байна. Даус тийм байна гэдэг шиг. Дуус тийм байна. Дуус тийм байна. Байрны мөнгө төлт юм байна. Юу мессеж ирээд нь юу төлбөр төлөө гэдэг юм бол тэр чинь тэгэл анх удаа
гараал тэгэл ер нь амьдрал үл тавьсан да. Тэгэл тэрийгэ зохицуулах хэрэгтэй юм байна тийм. Хүнсээ цуглуулна гэж. Хүнсээ цуглуулах юм байна. Ингээд гэр бүл болоод хамгийн гоё хэсэг нь яг юу байсан бэ? Ингээд магадгүй хүмүүс ярьдаг штэ. Яг ингээл яг гэрлүүгээ алхаад орсон чинь ингээд энэ чинь миний гэр штэ гэж бодохорч гэдэг юм уу? Эсвэл одоо хүнсээ цуглуулах ч гэдэг юм уу юу вэ? Тэгээ ер нь бол хамгийн гоё нь цуг яваад нөгөө нэг тавилга мавилгаа сонгоод тэгээ нэг хүргэлтээр ирэнгүүт нь өөртөө яг угсарч мөхсраад тэгээд нэг тим юм бүгдийн нөгөө эхнээс нь шинээр хийсэн надад аюу гоё байсан. Тэ. Бүгдийн яг гар нөгөө юу гэдгэлээ би даагаад шууд ингээл энэ одоо миний гэр штэ гэл тэ. Би ч одоо тим амьдралдаа мэдгүй байгаа шүү дээ. Тэгэл ийм тавилга ирлээ ийм гингүүтэл одоо за ийм газараа ийм хийлгээ тийм хийлгээ гэл тэгэл ширээ сандал өрөнгөтл чи өөрөө анх удаа угсарч үзэж үзэл гэл танилцал тэг биш нөө баг айлын баг байсан гэхлөө нэг юм нэг хийж чаддгүй байсан гэх юм уу хийдгүй байсан одоо нөө нэг хар ижил хийж үзээгүй гэдэг нэг хүмүүс яриад байдаг шүү дээ цагаан гартай тийм төрлөө байсан байхгүй яг анх одоо ч нэг ялгаагүй дээ тэгтээ бас яах вэ бас дөртөө болоод одоо хэр их маргалдаж чинь ер нь хамтын амьдрал. Тэгэл хүн л бас байна. Тэгэл маргалдаж шүү дээ. Гэтэ гайгүй. Тэгэл нөөчгөө чинь харьцангуй бас намуухан шүү дээ. Намуухан даруухан шүү дээ бас. Тэгээд таарын зургийг л харж байсан. Хоёулаа зэрэгцээд ингээд компьютертай. Тэгээд стаф огсарсан. Тэгэнгүүтлээ ичгээс тоглоодох шиг байна. Юу тоглоод байгааг мэдэхгүй нэг юм буудаалах шиг байна. Ийм өөр скинтэй байх шиг байсан. Тэгтээ ер нь миний анзаарснаар би бол бас их тийж жаагүй яг бодоодсон ичгээ бас ер нь айгуустай мэлээ тоглоомд. Ямар тоглоом тоглоод байна? Яг анх бол Valorant тоглоод байгаа. Тэгээ одоогоо Counter тоглож сураалаа юм л та. Гэтэ яг үнэхээр яг амар нэг мэржлийн тоглогч ингэ тоглохгүй ч гэсэн ер нь нэг хараадах ер нь авьяастай л юм бэл. Би тэгж дүнс. Тийм манай ичгээ ширэн тэгээд юм дөртөө дөө зурдаг тий. Дуулдаг, сэлдэг, сакс тоглодог, мэрэгжлийн шахуул сакс тоглодог штэ тий. Тэгээд яг ингээд яг багшийн шавнар дотроос ингээ хамтын амьдралаа зохиогоод энэ оюухан актамас гэдэг газраас гарч байгаад нь бас баяртай байсан. Өө ямар гоё юм бэ гэл эхэндээ шок гэжсэн бүгд л одоо шоктол байсан шүү дээ. Өө энэ хоёр гэл тэгсэн тэгэл одоо ингээл бүгд хамт бараг тантай л амьдэрдэг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Чи бараг надтай л уруулаа ингээл байлаа л яштай шүү дээ. Тийм шүү. Тэгээд яг тэр Монголд хоёлаа эргээд буцаагаад ярианд ороод CS рүү ороход Монголзоос яг ингээд тэр үед ингээд хасагдах мэдрэмж хэр нөлөөлсөн бэ? Одоо ингээд магадгүй чамаас ингээд сайн тоглогч ирж байгаа ингээд гэрээгээ дуусгаруулгая гэвэл надад бол хүн тусах юм байна. Яг хүн туссан баха. Би ч тухайн үед чинь бас олон том тэмцээнд яваад үзсэн бас гоё санагдал бас тухайн үед форум сайтаач байсан байх гэж бодоод байгаа. Тэгсэн чинь яг мэдээж тэгэл яг зарчмаараа салхитаад явсан шүү дээ. Энэ удаа чи өнччгөө гэл сэтгэл зүйд тэгэл нэг ихний 5 минут пал хийж байгаа л юу вэ? Пранк юм бахтай байгаа гэж бодоод тэгэл ийм хүн тоглох ч юм байна гэл тэгэл тэгээд тэр Atox гэдээ багт орсон. Хоёулаа нэг ингээд товчхон ингээд яг гол хэсэг рүү н орчих юм бол Atox-д ороод би ч айгүй их баярлаа л Монхоо маань тоглох чинь энэ өөр баг байгаа юм. Atox гэдэг баг бол баг миний ойлгож байгаагаар анхил ороод ирж байгаа болохоор энд бас нэлээд хүлээлт үүссэн болов. Тэгсэн чинь энэ дээр нэг бүр өстө бүүм болсон шүү дээ Монгол даяар. Эдгээр өөрсдөн дээр бит тавьцсан гэдэг юм гараад тэгээ тэндээсээ бүр насан туршдаа бан авах нь авсан хэдэн жил авах нь авсан гэд энэ ч өстө шал өөр юм болоод эхэлсэн. Тэгэнгүүтлээ тэр чиний хувьд тэр сүүлийн тэмцээн дээр тэр хааш буудаад ясаад юу гэдэг юм мэдэхгүй бага алах гэдэг ч юм уу те хүмүүс бол тэгж л яриад л энэ анхил бага алаад ингэжлээ гэсэн чинь зарим нь бол тэмцээнээс гараа явчдаг яриад шүү дээ. Тэг гараад явчдаг те тэнгүүтлээ анхил эднэр өөрсдөн дээр бит тавьсныг хараад дургууслаа эсэргүүслээ илэрхийлж байгаамаа ч гэдэг юм уу. Тэр эсвэл чиний хувьд өөрөө тэр бит тавихт нь оролцсон юм уу? Одоо энэ дээр олон нийт бас дахиад ингээл нэм эргэлзээтэй асуудал байгаа л байгаа байхгүй тийм. Тэр яг тэр гараа явдгийг ярих юм бол ер нь нэг тийм ч хардлага төрсөө. Ер нь мдэггүй байсан юм биш үү? Мдэггүй. Гэхдээ яг тэр мөчид биш л дээ. Тэгээ ер нь бол яг
манайхан нэг нь л ер нь л нэг юм сонирхол тоглоод исэн ер нь. Тэгээд тэр надад таалагдгаа болол тэгэл тэрийг хэлээл тэгэл хоорондоо мэдээж тоглогчдын маргалтай лам өрн шүү дээ. Тэгэл одоо эсрүүцлээ илэрхийлнэ гэдэг зөв юм да. Тэгэл ер нь одоо юу гэмдэ тэсгэл алдаал тэгэл тийм үйлдэлгээл гараа явцсан гэх юм уу. Ер нь одоо бодоход би одоо хүмүүс ч бол ингээл үзэгчтэй хүндэлсэнгүү чи ядаж тоглолтоо дуусгаа явчихгүй гэдэг. Би бол тэр тийм үйлдэл хийсэндээ бол өөрөөрөө маш их бахархдаг. Тэгээд яг үнэхээр бит тавьчихсан юм уу те? Одоо яг бит тавиад тэр нь угаасаа нотлогдсон. Тэр нөгөө нэг өөр тэмцээн тэр чинь яг тэр тэмцээн шиг өөр тэмцээн байсан байхгүй юу? Тэгээ тэр өөр тэмцээн дээр одоо нөгөө нэг хоёр тоглогч маань насаараа баамсан гэдэг байгаа шүү дээ. Тэр тэмцээнээс чинь болооч тийм болсон байхгүй юу? Тэгээд тийм учраас нөгөө нэг тухайн тийм зүйл болж явах үед багаараа оролцож исэн, мэдчихсэн гэдэг утгаараа нөгөө тоглогч нарыг нь одоо мэдчихсэн одоо их үүрэг гэдэг нэг байгаад байгаа шүү дээ. Тоглогчийн үүргээ гүйцэтгсэнгүүгээд тэгэл зарим нэг тоглогч бас нэг 2 жилийн бан авсан шүү дээ. Зарим нь бол богино хугацаанд. Зарим нь аваагүй. Аваагүй. Чиний хувьд бас аваагүй. Тэгээд энэ тэр нэг тоглохгүйсэн 2 жилийн одоо яг ингээд 2 жил энэ дараа тоглож эхлэх чинь. Тэгэнгүүт л тэр хооронд тэр нэг бит тавьсан асуудлаас болоод бас нэг юм шүүхийн асуудал болоод байсан гэд сонссон. Тэгсэн шүү дээ. Тэр яг юу болчих вэ? За тэр талаар ярих тэр ч бас сонирхолтой юм магадгүй юм байна те. Яг хүмүүс яг мэдэхгүй л байгаа л та. Тэр чинь бас яг бөөл юм болж байгаа шүү дээ. Тэр чинь одоо яг нэг ярихад юу болсон бэ гэхээр яг тим юм мэдээ гарчлаа. Тэгвэл ESC гэдэг нөгөө одоо e-спортын шудраг юуны холбоо өрсөлдөөний холбоо мөн тийм монголоор ярил тийм шүү. Тим газраас одоо тэр газар тоглогчдыг тоглуулахгүй бандахгүй шийдэх байхгүй. Тэнгүүд яг тэр хоёрын чинь ингээ хэрэг нь ингээс хөгдөөд яг миний сонссноор ер нь олон жилийн өмнөх юм болсон юм шиг байлаа. Гэтэ тэрийг би сайн мэдэхгүй. Тэгээд тэр юмнаас болоод ингээд тэр газраас ингээ мэйл ирж явах тоглогч нэ. Тэнгүүд тэр хоёр тоглогч нь ингээ бандуулсан. Тэгээ бусад цуг байсан тоглогчны ингээ шалгаж эхлээл. Тэгэл чи мэдчихсэн юм байна бандуулаа гэл. Тэгэл над дээр анх шууд тулгсан байхгүй над руу. Чам шууд 5 жилийн мөнгө өглөө гэдэг. Цаанаас уу? Тийм мэйл ирж байгаа. Би тэг гайхаад юу яагаад над 5 жилийн мөнгө өгдөг лээ. Би ч одоо энд ямар буруутай гэлээ гэж бодоод тэгээд байжсан чинь яах ёстой бол гэж судалж чинь өмгөөлөгч аваад үзт юм уу гэж бодоод өмгөөлөгч авсан дээр гээд надад санал болгосон. Тэгээд өмгөөлөгч авахар болоод тэгээд гадуур судалж байгаад нэг гадаадаас хэрэг мэрэг авдаг англи хэлтэй нэг өмгөөлөгч олоод хоёр эмэгтэй болоод тэгээд тэр хоёртой уулзаад очиж яг юу болсон яасан хийсэн гэж яриад тэгээд тэр хоёр маань одоо тэндээс ингээд бас юуных нь өмгөөлөгч хуульч гэдэг хүн байгаа шүү дээ. Тэр хүнтэй манай хоёр хүн ингээд төвөөлдээд энэ тоглогч юм одоо нотлох баримт юм чатны юу бүгдийг явуулж гин энэ тоглогч ямар ч хамааралгүй тэгээд тэгсэн чинь ингээд мэдээж амар урт хугацаанд юм болоод байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэгвэл 1 жилээр бандлаа гэдэг хэвхэв юу. Яагаад тэгсэн чинь тухайн юм хэрэг болж исэн үед чи дотор нь нэг баг байсан байна гэж байгаа байхгүй. Яг байсан үнэлэлтэй. Тэгээд тэр юугаар ч ингээд чаа нэг тоглолтод ингээд байсан учраас 1 жилийн бандлаа гэдэг хэвхэв юу. Тэгээд чин дээр дав заалж болно гэдэг. Тэгэхээр би за тийг би дав заалт би ингээд үнэхээр бурууг юм чинь тэгэл бурууга нотлохгүй бол дав заалж байгаа шүү дээ. Тэгсэн чинь цаанаас нь арбитрийн шүүгч гэж бас нэг томилт юм байна. Тэгээд томилол тэнгуут одоо энэ хоёр чи хамаарал үзгүй энэ хүний үгээр болчих واخ арбитрийн шүүгчийн үгээр. За хэрвээ за буруутай гэвэл бандлаа, буруугүй гэвэл буруугүй байна гэд. Тэг ингээл процесс нь ингээд бараг жил үргэлжилсэн байхгүй юу? Хоёр талаас. Тэг би яагаад тоглож чадахгүй байсан бэхээр ингээд ийм үйл явц болоод байгаа юм чинь би мэдээж тоглож болохгүй шүү дээ. Чи ингээд шалгаж байгаа үед тоглож болдгоо байхгүй. Тэгэл тэгсэн чинь цаанаас нь жилийн бан өглөөгөл тэгэл манайхаас бандуулахгүй гэл ингээл итгэлцээл нэг өмгөөлөгч нар чинь ингээл явдаг штэ. Тэгэл яваал тэгээ нэг хөө хил цугцаа гэлдэг лөө. Тэр нь ингээд хоорондоо явсараа жил гарan болоод тэгээд дууссан. Тэгээд шүүхтэр бол ялт авсан. Үгүй юу? Хөө хил цугцаанд дууссан банкны тэрэгтэй гэсэн ойлгоо. Яг хөө хил цугт яг жилээр бандлаа гэдэг жаахгүй. Тэгсэн хөө хил цугцаа ингээд хоорондоо ингээд дүүлцэр байгаа жил нь өнгөрчихөж байгаа. Нэг 10 сар боллоо. Тэгээд тэгсэн чинь нөгөө талаас жил гэдэг дээр нь одоо яасан юм шиг байгаа. Зөв юм байна гэж үзсэн юм шиг байна.
Тэгсэн чинь нөгөө нэг анханаас хөө хилцээр байгаа нэг жил болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт нь ингээд тэр нь хугацаанд дуусаад тэгээ одоо бандсан бандуулагын хоорд. Юу гэв тий. Тэгээ би дотроо бол яг нэг би бол бандуулаагүй гэж бодод байгаа. Үнэхээр бандуулсан бол яг аль биесны сайт дээр нь байдаг хгүй. Ийм тоглогчдоор тэдэн онд бандуулжээ, тэдэн онд бандуулжээ, тэдэн сар жилээр бандуулжээ гэдэг. Тэр нь би байхгүй болохоор би л өөрийгөө бандуулаа гэж бодод. Тэгэл тэр чинь бас завхарсан бүх хэрэг болсон. Тэгэл амар урт хугацаанд тэгэл байж байгаа л. Тэгэл хэрэг дуусаад тэгсэн чинь Ханс гэ багт санал яриад. тэгэл одоо тоглохгүй л. Тийм яг би нэг амар удацсан байгаас өөрөөс тогломоор байгаа шүү дээ. Тэгээ би Ханс гээд одоо багийн тасгалжуулагч Бадарлахыг сайн таньдаг байхгүй. Тэгэл юу вэ Бадарлахын нэрээ би өөр нь тоглох сонирхолтой байгаа шүү гэл. Тэгэл өөр бас багууд магадгүй зөндөл найзууд байгаа шүү дээ хоорондоо таньдаг. Тэгэл бүгдэндээ бичсэн гинт нэг өдөр Бадарлахаас за чи яах юм бэ манайх ингээд баг үрдүүлэхээр боллоо. Бүрдүүлэх нь яг нэг хоёр хүнээс хэлж байгаа маа. Нэгэнд нь ингээд чамааг авах сонирхолтой байна гэл. Тэгэл үндсэн эсчнэр орох уу гэл. Окей гэл орсон да. Тэгээд одоо энэ процесс чинь бол ингэж үргэлжилсээр байгаа л 1 жил, 2 жил, 3 жил ер нь болцсон. 2 жил ер нь болцсон юм байна. Ингээ ер нь бүхэн дууссан. Тий. Тэгээ одоо тэр бандуулсан Кабал, Добууч гэдэг юм уу? Эдгээр хүмүүст чиний хувь хүнийхээ зүгээс харилцаа хэрэг байдیں۔ Одоо магадгүй тэр үед ингээгүй байсан бол бид нар их нэлээд амжилттай явах баг байсан даач гэдэг юм уу? Одоо тэр өнцгөөсөө. Яг уу харилцааны яг нэг амар шүртэй байхгүй те. Угаасаа би биний таньдаг тэгэл хэрвээ таарлах юм сайн уу юу байна, сайн юу байна гэл тэгээ амар туртай дургуйч юм байхгүй. Гэтэ яг уу тухайн бүрэлдэхүүнээ харахад манайх тийм ч бас муу бүрэлдэхүүн байгаагүй. Тэгэхээр том амжилтууд үзүүлэх потенциал ер нь байсан гэж би боддог байсан. Тэгээ ялч нөгөө нэг зарим хэсэг хүмүүсээс олж нэг юм асуудал гарсан жоохон надад бол сэтгэл дундуур л идэв яг ярихад бол жоохон гомдох уурлах хоёр давхцрах гэх юм одоо тэр хүмүүс тийм буруу зүйл хийгээд ингээ бусад хүмүүсээс ингээ хөлөөж ирж байгаа штэ. Тэрнийхээ юун дээр одоо нэг ирээд нэг sorry гэл нэг ирэх шиг уушлахгүй очдаг ч юм уу тийм ерөөсөө байгаагүй байхгүй. Тэгэл ийм болцсон юм шиг одоо яах вэ гэдэг байр суурьтай байгаа юм шиг надад санагдсан. Тэгээ мэдээж чинь олон тоглогчид бандуулсан нэрэнд нь сив суусан те карьерийн дотор дуршдэл тэгээ тийм юм хийчээд тэр хүмүүсээ яд нэг жоо уушлахгүй байгаа нэг жоо ёс зүйтэй ч юм уу те. Тийм байвал хувь хүний одоо тий өнцгөөсөө ингээд уушлахгүйсэн болвол за бас тэгээд эн чин чамайг 2 жил тоглоулаагүй гэдэг чинь яг энэ оргил үе дээр байж ах үед бол ингээд тоглоулаагүй тэр нөгөө шалгагдсаар байгаа л таарсан байх нь шүү дээ тий. Тэгээд тэр бол үнэхээр харамсалтай болон бусад одоо энэ тоглож байгаа хүмүүс асар том сургамжлал болсон байна да. Тий сургамж тэгээд дээрс нь чинь одоо үнэхээр бандуулаагүй гэсэн ийм юм нэр холбогдож байна гэдэг чинь тэгэл аюу сэвтэн ш тэгэл сэтгэл санааны хувьд ч тэр тэгэл ер нь л анханасаа л яг ч ер нь ийм зүйл хийж холбогдож хийсэн зүгээр л уртгаал тоглоал байжсан бол амжилт үзүүлэх хэлсэн л ойлгомжтой байсан байхгүй. Тэр битээс илүү ирэх юм байсан ч юм уу лээ тий. Тэгээ магадгүй энэ хүмүүс хардуур урдуур юу ярьсныг бас сайн мэдгүй шүү дээ. Тэгэл янз янзын болсон биш магадгүй бах. Тэгээ нарийн шир юм бол байсан мэдгүй. Тэгээ ер нь бол тийм юм бол имэйл байсан л гэж ер нь би хэлчихсэн тэгж боддог ер нь л. Тэгээд нэг Монголоос ингээд гарчлаа. Тэгээ дээрэс нь хэсэг завсарлаад нэг сэтгэл санааны хувьд нэг жоохон тийм байлаа. Тэгжитэл ингээд нэг баг руу ороод ирсэн чи тэр нь ингээд асуудал үүсчлээ гэдэг. Ингээд нэг юм 3 жил тойрцсон юм жоохон хүнд үе явцсан байна л да тий. Гэтэ яг тэгэл болох юм болдгоороо болсон юм байлгүй тэгэл. Гэтэ ийм болсноор бас би бас зөндөө өөр газар өөр юм хийж үзлээ, сурлаа, олон гоё хүмүүстэй танилцлаа. Бас нэг хаалга хагтгаар нөгөө хаалга нэгдэх шиг. Тэгээд яг ер нь бол нэг бас их харамсаадах юм байхгүй нөө. Тэгээд ер нь бол тийм юм бол тийм хэлсэн л та. Энэ нь бол нөгөө нэг яг энэ e-спортоор хичээлж явах үед хамгийн хэцүү үе. Хэцүү 3 жил тий. Яаж ч болдоггүй, хөдөлж болдоггүй, дуртай юмаа ингээд хийж чадахгүй нэг ч өөр. Үүндээ яг оргил үедээ байх боломжтой байсан чинь ингээд яачдаг. Тэжээс хувийн үзүүлэлт перформетртээс нөлөөлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ тий.
Тэгээ энэ дээр бол тун харамсалтай байна. Магадгүй одоо дахиад энэ шинээр хичээл хийж байгаа энэ хичээлээд явж байгаа олон залуучуудын маш том сургамж болсон байх. Хизээж бити ер нь одоо бит 50 гэдэг бол ямар ч асуудал дээр тий өөр дээр бит 50 гэдэг чинь яаж ч утсан тийм асуудал байгаа байхгүй хамгийн том асуудал. Тэгээ энийг ч гэсэн ер нь олон нийт айгу олон талаас нь л ярьд юм. Одоо энэ юм хөгжөөд угаасаа баригдан дөө нэг тийм төлөвд одоо юм ямар ширэг байхгүй. Тэгээ битгэснээс угаасаа л монголчууд бас битэндээ живцэн штэ. Ингээл ажил амьдралаа алдах нь алдаад юм сурах нь сураад би бол амар олсон хүн гэж бол сонсоогүй. Тэгэхээр ер нь иймэрхүү болохгүй бүтгүй юмнаас чинь хооллолсон дэр. Тийм шүү. Тэгээд одоо ингээд харж хахад нэг яг хуу таньдаг хүмүүсүүдээс харж хахад ч гэсэн энд нэг битэн дээр ингээд тэнгицэн ингээд амьдралаа алдсан ингээл олон л сонсогдож байгаа юм. Яг хуу яг ойрын дотор бол алга л да. Тэгээ ингээд шавнараа харж хахад бол бүгд л юм нэг иймэрхүү зүйлс тотголдохгүй бүгд л өөр өөрсдийнхөө салбарт хангалттай өндөр түвшинд ингээл амжилт үзүүлээд явж байна. За тэгээд тэдгээрийг харах бол ер нь бахархт юм багш хүний хувьд бол инээд маань те одоо л яг жинхэнэ үр дүн энд гарч байгаа юм байна. Төлөвсөн хүүхдүүд болсон байна. Тэгээ ирээдүйд бол ингээд сайхан амжилттай сайхан амьдраад ингээд явж ин да гэд харж илаа. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Монголын оюуны Актем Монгол оюуныг дэлхийд таниулна. Подкастын хамтран ажиллагчаар их шүтэн төв Rings ресторан. За манай подкаст маань хаан элсийн урд байрлах их шүтэн центрээс хурж байна. За ингээд үргэлжлүүлээд ярианд орё. Багш нь ингэж бодож байна. Манай хүү бас яг ингээд энэ спорт сонирхдаг, тэгээ тоглодог. Тэгээ яг хөө мэрэгжлийн үгүйг нь бас сайн мэдэхгүй байна. Тэгээ яг энэ эцэг эхчүүдийн зүгээс одоо багш нь эцэг эх гэдэг үднээс нэлээ ингээд дажгүй яваад байгаа хүүхдүүд нь за эсвэл яг ийм эргэлзээ яваад байгаа байхгүй юу? Би ийшээ явж чадах юм болов, чадахгүй юм болов гэсэн хүүхдүүд байна. Эцэг эхчүүд нь дэмжих үү, дэмжихгүй гэдгээ яг ийм эргэлзээн дээр ирсэн. Тэгэнгүүт л одоо юу гэдэг дэмжиж явуулчих гэхээр тэндээсээ цаг хугацаа алдаад хоосон үлдчих гэж байгаа юм шиг. За дэмжихгүй байлаа гэхээр хүсэл мөрөөдлийн унтраач гаж байгаа юм шиг. Яг ийм эцэг эхчүүдийн хувьд бол ийм атсан шалаан дээр ишлээ. Тэгээд чамааг анх эхэлж яхад эцэг эх чинь гэр бүлийнхэн чинь хэрхэн дэмжиж ийсэн. Одоо ер нь ингээд хөгжүүлж эхэлж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд намайг анх тоглож эхэлж байхад бол мэдээж ямар л эцэг өөдөгдөг яваа гараа тоглох гэхгүй хитэн цагаар бисэдээ даалгаж дургуулсан. Гэтэ яг амжилт үзүүлээд ингээд яг ингээ ойлгуулад эхэлсэн чинь яг энэ хүүхд чинь нэр нь ингэх гээд байгаа юм ийм байд юм гэдэг нь ойлгож эхэлж байгаа л та. Наавч ерөөс мэдээж хөгшин хүмүүс одоо ямар сайн ойлгодог болсон байна гэдэг чинь мэдээж Монголд e-спорт ихэр сайн өгсөн юм гэдэг нь харуулж байгаа юм л та. Тэгэл мэдээж спорт бол үнэхээр сайн байсан. Одоо аавч хоёр намайг тэгж сайн дэмжээгүйсэн бол би бараг өдөө зэрэгтэй бараг ингэж сайн амжилтаа яваагүй ч магадгүй л. Тэгээд мэдээж ар гэрийн дэмжлэг бол мэдээж маш чухал. Тэгээ үнэхээр бас 100% оройд байх хэцүү шүү тэр хөгч. Тэгэхээр магадгүй дэлхийн ирээдүйн дэлхийн авраг байх ч байсан юм лээ. Тэр мэдгүй. Тэгэхээр би бол яг сайн яг тэр хүүхдийн ээж аав нь биш болохоор юу хэлэх юм хэлэхгүй. Гэтэ яг өөрийнхөө зүгээс бол үнэхээр сонирхолтой үнэхээр чадна гэж бодож байвал үзээд алдсан л зүгээр шүү дээ. Тэгэхээр хожим харамсахгүй тул дэмжээд үз. Тэгээ гэтээ яг магадгүй тодорхой хугацаа гэтээс хэрэгтэй. За би чамаа энэ жил харъя те. Чи энд ингээд үнэхээр чи энэгээр явж чадах нь уу чадахгүй байна уу ингээд харж байгаа. Тэгээ үнэхээр чатгаараа байвал чатгаараа дэмжиж, чадахгүй бол одоо ингээд хоёлаа ингээд өөр юм чиний өөр дайжл мэржлж гэдэг юм уу тэр зүйл рүү орё гэдэг ингээд тохирцсон дээр гэж бодож би бол хугацаа заагаад. Тий хугацаа. Тэгэхээр тэгэл нөгөө хүүхдэн хитэн жил яваад тэг яах нь мэддэхгүй тэгэл бас хоёр талтай хэцүү байх. Зүгээр нэг хоббиш тоглоод нөө яг ингээд хүсэл мөрөөдөл мэржл болох гээд байна тий. Тэгээд ээж авч ер нь одоо энэ спортын талаар нэлээд мэдлэгтэй болсон баг. Одоо миний санаж байгаагаар бол танаа хоёр бол их л ой тогтоолт дээр дэмждэг байсан. Тэр тамирч, энэ тамирч манай тэр сайн уу гэл ингээд ер нь айгүй тийм гоё хүмүүс байдаг. Тэгээд одоо ер нь энэ спорт дээр нь тамирчдын мэдлэгч гэдэг юм уу тэр талаас нь ер нь мэдэж байна. Айгүй сайн шүү дээ. Бараг надаас илүү заримдаа сайн мэдээд байдаг шүү дээ. Заримдаа миний хараагүй мэдээ зэдэг харцаа тэр багч тэр тоглогчоос олж байгаа юм байна те. Тэр айгүй сайн байсан яач юм аач гэдэг айгүй сайн яриад байдаг шүү дээ. Хизээ үлээний тэмцээнд тусаад харьсан чинь чи энэ гарбууны раунд дээр их муу тоглолоо. Чи нэг хувийн бэлтгэлээ сайн их юм байна да гэд нэг аавас нэг тийм үг орж ирсэн. Тийм хүү энэ чи ийм амар үздэг болсон юм байна. Тэгээ манай том ахын хоёр хүүхэд мөхч чи бас
айгүй үздэг болсон. Тэ. Тэгээ ер нь гэр бүлийн спорт айгүй сайн. Тэгээ одоо багш нь энэ Ханс багт тоглож байгаад нь иргэн ирж байгаад нь тэр олон зүйлсүүдийг ингээд даваад ард нь гараад сэтгэл зүйн өвч гэсэн мэдлээ хүнд байсан болов гэж бодож байна. Тэгээд буцаад энэ хүмүүс бас тэгж яриад лээ. Хүнс баг гэд. Яг нөө Ханс гэж дуудах юм уу, хүнс гэж дуудах юм уу? Хүнсэн зөвштэй хүннүүчүүд хүнс гэдэг хүмүүс бичсэн лээ тэ. Аль нь ч яг тэ тэгэл. Ер нь бол нэр нь хүннүүгээс гаралтай хүн гэдэг. Тэгж ойлгосч бэ. Тэгээ бичсэн. Зөв. Тэгээ энэ багта иргэн ирэлт хийж байгаад нь бас багш нь өөртөө байдаг хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд энэ багта дахиад ирээд тоглоод мажорто өөрийнхөө одоо гүйцээгүү дутуу үлдээсэн зүйлс байгаа шүү дээ. Ажлаа дуусгаарай. Тэгээ багш нь бас энд нэг подкаст маань дуусах тийш хандж байгаа учраас нэг юм бэлдсэн байгаа. Тэгээд өөрийнхөө зүгээс шүү. Тэгээд энэ тийм подолк бэлдсэн. Тэгээд бид нар чинь анхны одоо оюухан академийн клуб. Тэгээд дээрэс нь бид нар чинь Mega Mind клуб. Тэгээд Mega Mind клубын подолкийг хийгээд бэлдсэн байгаа энэ камерт харуулж тэ. Тэгээд Тэг 8 гээд Тэг 8 гэж юу гэсэн үг лээ? Тэг 8 уу? Юу лээ? Төвшин төгс гэсэн үг шүү дээ. TV юм байна шүү дээ. TV. Бидний хэлээр бол Тэг 8 болвол төвшин төгс чиний нэр. Тэгээ багшийнх нь яг ийм подолк байгаа. Тэгээд 96 байгаа. Тэгээ нөгөө Баска гэдэг. Тэгээ нэрээрээ ингээ кодлоод явж байгаа. Тэгээд одоо ингээд зөндөө олон шав нартаа магадгүй энэ дараа дараагийн подкастаар уулзах бах. Одоо олон ч зүйл төлөвлөсөн байгаа. Тэгээд яг энэ клубын шинэ жерси бол яг ингээд өөр өөрсдийнхөө нэрээр кодлдог болж байгаа. Тэгээд эн чинь өөрөө л ойлгоно. Энэ спортынхаа ойлгоно. Legendary нэр штэ Mega Mind чинь анхны штэ. Тэгээ Mega Mind-ийнхаа одоо бид нар чи 12 дахь жилээ явуулж байна доо энэ жил шүү дээ. Тэгээд энд хамт байсан. Шавьда баярлалаа. Баярлалаа гшаа. Тэгээд цаашдынх нь ажил, амьдрал, одоо ажил гэж ярих нь зөв л баха. Тий, ажил энэ Ханс багт нь карьерт нь дутуугаа гүйцээгээд гараад ирнэ гэдэгт бол багш нь 100% итгэлтэй байна. Тий, тэгээд хайртай шүү шавьда тэгээд. Багштай баярлалаа шүү. Энэ подкастаас урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд би ч нөө ийм юмд яг санал ирдэлтэй би орохдгүй орох сонирхолгүй байдаг болохоор таныг ийм хийж байгаа гэдэг дуутарч окей гэж боддог. Барыг загна штэ тий. Багш загна штэ очих болохгүй. Тэгээ одоо хүртэл ингээд хамтдаа хоёулаа танилцсанаас хойш ингээд 12 3 жил болж байна. 13 жил болж байгаа юм. Тэгээ яг ихэлсэн цэгтээ хүнээрээ байсан. Анх ямар хөр хөөхт байсан. Яг тэр зангаа эвдээгүү, гээгээгүй. Өнөөдрийг хүртэл ингээд энэ сайхан бидний нэг клубийн эрхэм зорилго байдаг шүү дээ тий. Хүн чанар хүнлэг сэтгэлээ тэргүүн болгоно хэдүүлээ. Тэгэл энийг одоо хүртэл баримтлаад явж байгаад багш нь баяртай байна. Тэгээд цааш тий ажил амьдралд нь амжилт хүсье. Тандас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.